За манай найз оогч ирсэн. Дуугаа. За үнээр гайхамшигтай сайхан дуугаар нэвтрүүлэг маань эхэлж байна. За сайн байцгаана үзэгчдээ урт цагааны гудамжийн нэвтрүүлэг энэ удаагийн дугаар их сайхан эхэлж байна. За би манайхан өнөөдөр бидний хувьд одоо 10 сарын хамгийн сүүлийн дугаар буюу энэ сайхан нарлаг энэ сайхан алт намар маань ер нь одоо ингээд дараагийн 7 оноос бидний батгшаа орох гэж байгаа. Одоо ийм их үед одоо өнөөдөр сайхан өдөр байна. Тийм байна. Үнэхээр сайхан насаар нартай сайхан өдөр байна. Тэгээ өнөөдөр маш гоё цэцэд ирсэн байгаа. Тэгээ зочдоо танилцуулъя та бүхэндээ. Модон аялагч Эрдэнэ Чимэг, дуучин Одгон Гэлгэр, шинжлэх ухааны технологийн их сургуулийн үйлдвэрийн технологийн сургуулийн эрдэмтэн доктор профессор Бүрмжов, дуучин Хишиг Баяр, дуучин Дэлгэр Маа. За бүгдээрэнд нь одоо энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдүүлээ сайхан хундагаа бариад урт цагааныхаа гудамж нэвтрүүлгээ эхэлье. За сайхан намарч гинөө манайхаа. Alle salute. Buon venuto. Benvenuto amigo, урт цагаан. Amici. Buon venuti. Longa bianco гэж байгаа тий. Sì. Ямар хэлээр юу ярьж ба? In italiano. Испани хэлээр урт цагаан гэдгийг бас хэлж байна. Longa bianco гэдэг нь Итали, Испани хоёр хоорондох төстэй тий. Lunga bianca. Тий. Strada lunga bianca. За хамгийн түрүүнд манай Чимгээгээсээ одоо асуулт асууя гэж бодож байна. Чимгээ маань 5 сар 8 хоног гэдэг чи одоо ямар ч урт хугацаагаар моцилктай сая аялаа явчихуу. За аяллаа сонио хач одоо юу болов? Яаж одоо эмэгтэй хүн гэж ганцаараа явваа? Юу болов? Айхаад байна гэж явна гэхээр. За ямар ч бүгд нөрөө минь аялаад яваад ирлээ. За нийт 5 сар 8 хоног 26900 км. Тэгээд торгоны замын маршрутаар явсан байна. Тэгээд Монгол, Орос улбаны улс, Казахстан, Кыргызстан, Өзбекстан, Тажикстан, Гүрж, Армен, Туркаас буцаад Оросын дооцсгээр ингээд халимаг илэстаа гэх мэтчлэн яваад ирлээ. Нийт 26900 км. Одоо эмэгтэй хүнийг ийм хол газар явуулдаг одоо ямар бүх зүрхтэй нөхөр байна тий. Нөхөр одоо визээр нь яаж яваа та ч. Нөгөө талаар нь ойлгож болтгоо эмэгтэй хүнийг ийм гоё хобби сонирхлын дэмжиж гин тийм сайхан хэн байна. Би бас нөгөө талаас нь асуугаад байхгүй ямар бүх зүрхтэй. Юм болго юм хоёр талтай тий. Монголдоо явна. Ганцаар явсан. Ганцаар харин тэгээд би айгаад байхгүй. Эхний 5000 км-ийн нэг найзтайгаа туулсан. Тэгээд Кыргыз дээрээс битэрийн зам салаад сүүлийн нэг 22-3000 км-ийн амьдсан ганцаараа туулчаа тэгээд ирлээ. Торгоны замын одоо Монголын мотоциклчин эмэгтэйчүүдийн анхны аялал гэдгээр л арай 26,000 гэдэг чинь одоо Америкийн нөгөө манай Харлиганаа ярьжсэн байхгүй юу? Эхлээд нэг 500,000 км ингээд нэг ингээ сайхан явсан хүнд одоо юу гэдгийг Америкийн тэр чопперчдын холбооны юунаас одоо гам бөхс төмөр бөхс гэдэг нэг актер шагналт өгдөг байдаг шүү дээ. Та ч одоо энэ шагналыг одоо хэд давтсан байж тээ. Тий яг Аэроматын үзүүлэлтүүд бол байгаа л да. Би ч гэхдээ нөгөө аялагч гэдэг утгаараа тэгээд ерөөхдөө явсан газар орон болгон дээр ер нь юм үзээ харъя. Бусад орны мотоциклчтой танилцъя, нөхрөл үүсгэе гэдэг утгаараа бас нэг тийм айхтар бас давшиж явсангүй. Гэхдээ Багдад нэг ер нь бол ингээд замд гараад ирэхээр өдрийн нэг 6-700 км бол нэг тийм асуудал биш л болчих тийм ээ л да. Хурд нь хэрэг хурдтай явдаг юм бэ? Дээдлийн хурд одоо бас. Ерөнхийдөө мотоцикл маань болохоор дундаж яг ер нь багавтар cc 450 гэдэг чинь бол нэг том жижиг биш. Тэгэхээр нэг 450 cc моторн дээр бол аюулгүй байдлаа бодсон ч гэсэн нэг 140 бол нэг нормал нэг алтан дундажлаа да. 140 машинаар явхад 140 чинь бас эвгүй шүү дээ тий. Харин тий. Одоо шөнө хаана хоноглож юу ер нь эмэгтэй хүн чинь одоо хэцүү шүү дээ тий. Аюулгүй байдлаа яаж хангаж юу. Тий, ерөөхдөө ганцаараа явж байгаа учраас мэдээж нөгөө төлөвлөгөө гаргана л та. За өнөөдөр нэг 500 яваад тэнд хонч ч юм амжихгүй бол наан ч юм уу. За амжуул нэг 7-800 явчихъя гэдэг нэг тиймэрхүү цэгүүд бол хатгана. За тэгээд нар буухаас өмнө аль болох шүн явахгүй байхыг л хичээн л дээ. Тэгээд үнэхээр оройтсон шөнөөрөө явсан тохиолдол бол байгаа. Ерөнхийдөө нөгөө хотел, хостел, тэгээ байк постууд нэг тиймэрхүү
яг газруудаар хоноглол явна. Одоо тэгээд ийм их урт замыг туулсан бас чамгүй цаг хугацаа зарцууллаа шүү дээ 5 сар гэдэг чинь бас. Тэгээд энэ хугацаанд бол маш олон сонирхолтой адал явдлууд тохиолдсон байл үү дээ. Тэгээд одоо би ч одоо нэг хүнд ямар амар олон адал явдал ч боловдоо ерөөсө тэр хооронд чинь төөрч үзэж байгаа, осолд орж үзэж байгаа, моцикло хулгаад алдаж үзэж байгаа. Тэгээд ер нь бол эрсдлүүд нь бол байх кино. Чаар одоо цаашаа яах вэ? Тэгээд дахиад нэг шин моцикл ирж байгаа ерөөсөө энэ чинь. Ерөөсөө үзэж олох тий. Юмуд ороод нийтдээ Тий 5 сар 8 хоног. Моцикло хулгаад алдсан жайл улсад тэгээ алдчихв. Тийм аюултай. Тий Туркид алдсан дөнгөж орсон ихний шөнө одоо Стамбулч яваас яхтай энэ дээр бас ингээд нөгөө бусад араас гарах нөгөө моциклчдад бас ингээд сургамж болчихж байгаа юм л да. Стамбулд өдөрт ерөөсөө 4-5 моцикл мопед алдагддаг нь ерөөсөө ийм баг бичигдээгүй хууль. Генетикээ бүр моциклын хулгай хилтэс мэлцгээ ингээд байгуулагдсан байж байдаг. Тэгээ би ч нөгөө Станы орнуудын нэг тэр сайхан найрсаг, зочломтгоо тийм 50 орнуудаар явчихсан ч ерөөсөө Туркийг тийм амар гэж ерөөсөө тооцоосончгүй бас нөгөө судалгаа дутуудсны илрэл болж байгаа юм л та. Тэгэл нэг өдөр нэг 860 км базаал тэгэл өстө нөгөө юмаа алдах гад тийшээ тэгж авир 800 км нэг өдөр явсан юм уу яасан гэмээр те. Тэгээ очсон шөнө хулгаад алдагдсан. Тэгээд та тэгээд унтчихсэн чинь хулгаад алдсан юм уу? Эсвэл одоо Үгүй ерөөхдөө тэр чинь баг нүдэн дээрээс алдсан юм дөө. Тэгээд нэг давхрын нэг юм Монгол айлд байсан. Тэгээд за ердөө тэр чинь жоохон ядрал авсан байсан. 860 км гэдэг моциклэн дээр битгээл машин дээр ч бас чангалтай. Ерөөхдөө жоохон ингээд ядарсан байсан. Нэг 30 минут орчим ингээд нэг нүдний хор гаргаж байгаа. Тэгсэн чинь яг нэг моциклийн нэг юм мотор асах шиг болоод тэгэл цонхныхоо хүчгийг нээгээл хаарсан чинь нэг нь урд ингээ моциклэн дээр алиужээ суудсан. Нөгөөх нь миний моциклыг ингээ хасаацсан. Тэгэл хоёулаа яг нөгөө касктай, масктай хүмүүс байгаа байхгүй. Тэгэл хөөе гэхэн заавалгүй гэрэлж ассан, хөшөгч нэгцэн нөгөө хоёр ч ингээл явсан. Тэгээд хайран сүүлд нь тэгээд нөгөө дараа нөгөө ингээд цагдаа сэргийлэх мэргийлэх гэж яхад баг ер нь бол нөгөө Стамбулч нөгөө дөрөв хүчнэр их болсон. Евразийг холбосон тэр зөвхөн Стамбулч өөрөө 20 сая хүн амтай улс гэж байгаа байхгүй. Тэгээ дээрээс нь дөрөв хүчнэр одоо гадны цагаач нар их болцсон. Нэг тиймэрхүү нөгөө хамтлагууд айгүйх гараад байгаа юм л да. Тэгээд хэрвээ нэг жоох эсэргүүцэл үзүүлсэн бол бараг л намайг бодож хайчаал явахд сийхгүй хэмжээний тийм аюултай байсан юм. За яах вэ одоо нэгэнд алдсан. Гэхдээ шинэ моциклтай болоод тэгтээ яах тэгээ үрээд ирсэн тийм ээ. За тэгээ баяр хүргэе одоо маш их ийм их одоо мотоцикл алдсан баяр хүргэе шүү ёо. Бүр амар санагдчихлаа. чи бас Тийм. машинаар явхад л одоо хүн шүү дээ ч одоо машинаар би тийм ч одоо анх эхнэрээ аваад увс руу явахд увс идэх 1500. Тэгээд нөө шорон замтай Хяргас нуурын эрг хүртэл хөвөө хүртэл шорон замтай байлаа шүү дээ. Тэгээд сонгон сумаас гараад засмал хэдий өгсөн эрг ихгүй юу? Машины зам юун дээр л ир нь аль хэдийн өнгөрчөөд байдаг. Яа би яах гэж энэ хол газраас ихнэр авбаа гэж би өөрөө ихгүй хэлж байгаа байхгүй юу? Нөгөө бүр шорон зам дээр залхаад тэгэл яг хилээл дуустал засмал дээр гიშдэг байхгүй юу? Тэгсэн манай хадамд цог явжсэн. Яа хаста ахын ноён нур уустай амар хугарлаа гэдэг. Тэгэхээр чи одоо дэрий чи хичнээн дахин нугуулчихсан тийм хол газар. Бахархмаар байна тий. Тэгэхээр бахархмаар санагдаж байна. Тэгж явна гэдэг чи бас. Одоо тийм явна гэхээр одоо тэр явах сэтэл яагаад төрчвөө тэгээд одоо юу ингээд нөгөө сүүлийн нэг 20 оноос хойш нөгөө нэг би ч бол энэ моциклчдын хувьд бол шинэхэн моциклчинд орно л та сүүлийн 3-4 жил л унж байна. Тэгээ тэр хооронд чинь 100-д чинь нөгөө найз нөхөд ингээ крүүгээрээ нийлээд ер нь Монголыг үдцэндээ моциклтай тойроод манай Хүннү мотоклуб бол 21 аймагт тойрчлоо. Тэгээд Монголд ингээд ер нь аяллууд дууссан учраас тэгээ гадагшаа гарсан юм уу? Энэ олон орноор явахлаар нөгөө виз мизний яхаа. Виз байна. Одоо жишээ нь Гүрж, Армен, Азербайджан тэ өөрчүүлээ. За иймэрхүү визтэй улсууд бол байгаа. Тэгээд мэдээж
12 сараас эхлээд төлөвлөсөн учраас нөгөө визний асуудлуудыг наан Бүгдийн зэгцлээ. Тажикстан гэхэд бол визтэй байжгаад 4 сарын 1-ээс эхлээд одоо монголчуудад визгүй болж эхэлсэн нэрээ. Тийм. Бид нарыг нөгөө яг одоо намайг аялаа төлөвлөж яхад визтэй байсан. Тэгээ одоо тэр Тажикийн өндөр тэр Памирийн нуруу бол зүгээр одоо моциклчдын нөгөө нэг юм шанс давдаг. Тий, шанс сорсон нуруу байна шүү дээ. Одоо уулчт бол нөгөө Everest K2 интерлөө одоо мөрөөддөг бол моциклчт бол тэр Памирийн нуруу руу мөрөөддөг байх нь шүү дээ. Уучин бол нөгөө Култукийн давааг давах гэж л одоо бас л актер байсан шүү дээ. Сүүлд бол сайхан засаад айтаа. гой засаад их гой болгоцсон. Монголд нэг хоёр бахархмаар юм болсон байна л да. Нэг нь нөгөө нэг Манчестер Юнайтедийн нөгөө нэг юун дээр дуугаар очдог залуу байгаа шүү дээ. Тэр залуу бол одоо өөртөө бол үнэхээр тэр хүн бол одоо гайхамшигыг бүтээж өөрийнхөө одоо хүсэл эрмэлзэлтэй тэр хүн хүрчээ шүү дээ тий. Яг тэрний шиг өөрөө бол одоо моциклтэй тэгээ эмэгтэй хүн ганцаараа бас тэр хол замыг одоо Турк руу явхад чи бид нэр 10 цаг нисдэг үстэй. 10 цаг нисч хийж тий. Тэгэхээр чин тийм хол газрыг моциклтай тэгж туулна гэдэг чи бас үнэхээр эмэгтэй хүнээс бас гарах зориг бол үнэхээр бас том л зориг байна тий. Хаа чин бас зоригтой үе шүү дээ. Маш холоос бас ихнэр авсан. Нутаг хаанах үлээ. Манай би өвдөө аймаг шүү дээ. 45 хүн гэж мэдээ. Ойрхон Улаанбаатараас л авчихгүй тэр баруун аймаг руу яасан ч хол явах. Харин тэ айгүй хол явцсан юм билээ. Тэр ийм сайхан бүсгүй юм чи одоо тэр хол явахгүй ч гэдээ яах вэ тий. Яг энэ дээр бас нэг ингээд юу яхад нөгөө миний нөгөө мундгийч биш. Ерөнхийдөө одоо энэ торгоны зам гэдэг чинь нөгөө их хадын байлдан дагуулдаг үе байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь энэ зүгээр Монгол хүний л нэг онцлог юм шиг байгаа юм. Морь малн дээр тэр тий одоо моцикл гэдэг чинь одоо морил хүлгэл гэсэн үг шүү дээ. Тэг явна тусмаа ингээд чангардаг. Аян замын ая даадаг. Одоо жишээ нь өдрийн нэг хоолоор ингээд болгочих жишээний тий явах тусмаа нөгөө бие хаана чангардаг, чивчирдэг чи ерөөсөө миний сайнах төвшлтэй энэ ерөөсөө Монгол хүний л өөрийнх нь цусных нь онцлог юм чинь манай баруун амар ядарна шүү дээ. Амар ядарна. Амар ядарна. Би яагаад тэгэхээр хүүхэд байхдаа моцикл унаал Төв аймгийн төв дээрээ сурагшаа Баянцаан сум руугаа гараад 100 гаруй км шорон замаар төгөл явчихдаг. Буугаал ингээл бараг гуйвал тий. Хүн амар ядардаг шүү дээ. Тэгэд бас чанга биш үү яа. Манай баруун аймгийнхан чинь моциклыг их гоё нэрлэдэг шүү дээ. Хүү хайцсан бай гэсэн. Салтаан дундах сагсуу улаанаа унаал явсан гэх. Моцикл. Тэгээ баруун аймгийнхан чи одоо манай Дэлгэрмач баруун аймгийнх. Тэгээ та хоёр маань өөр нь яаж байгаа тэр актер Романс маань яаж байгаа талчаа. Тэр Төв аймаг увс гэдэг чи бас хол зайтай шүү дээ. Хаана уулзуу та хоёр? Юу шүү дээ. Энэ соёл урлагийн их сургууль шүү дээ. Оо за. Одоо тэр Тэгээ нэг холоос сургуулиасаа тэгээ Хишиг баярыг сүүлдээ би сонссон онгооны салбарт бас том байр суурь эзэлж орж ирж байгаа. Тэгээ барилгын салбарт орсон. Яаж байгаа тэр ямар онгооны салбарт орчих би бас гайхаад байна л та. Та чи онгоо яриад байна уу? Стенд ап хийгээд байна уу? Юу хийгээд байна? Одоо яг энэ телевиз дээр бидний нэвтрүүлэгт орж байгаа. Тэгээд өнөөдөр энд яг ингээ ажиллаж байгаа хүмүүс биднийг яг анх уран бүтээл хийгээл яг энэ 25 дугаар телевиз дээр ирэхдээ байж лээсэн хүмүүс маань өнөөдөр ингээл энэ телевизтэй ингээл үнэнч ингээл өнөөдрийг хүртэл ингээд байж байгаа. Тэгээд тэр хүмүүсийн л хошигн сая зүгээр яригдсныг нь та олчлоо л би нэг хайхтар тийм онгоо яриад тийм байхгүй бас нэг хайхтар барилгын салбар руу ороод сүйдтэй байхгүй шүү дээ. Өөртөө л нэг байшин барьсан. Тэгэл нөгөө бичээд байна гэдээсэн шүү дээ. Юу гин гоё юм эсэ маягийн бичээд. Хаяасан нэг гээ яахан тэгэл нүүр ном дээр юм бичнэ. Тэр нь бас хүмүүст их сонирхолтой санагдсан юм шиг. Тэр ярьж чаддгүй юм шиг. Ярьж бол чадахгүй. Тэр нэг ингээд хаяагаас удлаа үн юм холж та биш. Ярьдаг хүн нь бол тустай хүн байгаа юм байна шүү дээ. Одоо энэ үнээр тэрийгээ сайхан яриулах бүрхэл хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. Манай хоёр чинь бас нэлээд урт хугацаагаар бас тоглолт тэр нь урлагаасаа бас нэлээд бас хүндирлээ тий. Тэгсэн. Ягаад одоо бас нэлээд удаа гэр бүлийнхээ амьдралыг жоохон зэгцлэх гээд. Урлагийн хүн чинь бас ингээд юу яадаг шүү дээ. Яг урлаг уран сайхнаа хөөгөө яваад ахаар бас амьдрал жоохон хаягчгаа болдгоо. Эмэгтэй хүний хувьд бол одоо өөр хүүхэд төрүүлэх асуудал ч юм уу тий. Тэгээ тэр мэр чинь жоохон хаягдах гээд. Тэгээд 14 онд хүүхэдтэй тэр болсон. Тэгээд 14 оноос хойш ерөнхийдөө жоохон хүүхэд мөхтэй өсгөх маягийн тий. Ээж хүнийхээ үүргийг аав хүнийхээ үүргийг гүйцэтгээд ерөнхийдөө жоохон хувийн амьдралаа цогцлоо гэх юм уу та.
Тэгээ баг зэрэг яасан. Яг уран бүтээл бол хийгчлээсэн л да. Ер нь нэг жоохон нэг юм жоохон хойрох талдаа ч юм уу да болчихдгэл юм байлээ. Тэгээд одоо ер нь нэг жоохон уран бүтээл рүү жоохон эрчтэй ороод тоглолтоо хийчихье гэсэн бодолтой. Манайхны дунд нэг ийм ойлголт байдаг шүү дээ. За сонгодог урлаг бол гайхамшигтай гэл. За зохиолын дуу гэхээр нэг л одоо нэг муунууд нь хийдэг ч юм уу. Нэг тийм хошуу урлаг гэхээр бас л нэг тийм буруугаар үзээд байд. Эн чинь тус тустай ингээд салбарууд байдаг. Бид тэр хоёулаа соёл урлагийн их сургуулийн дөрийн дуулаач ангийг төгссөн. Тэгээ би бол төгсөөд дөрийн театрт 3 жил ажилласан. Тэгээд тухайн цаг үед тэгэл нөгөө нийгэм өөрөө юу хүсэж байсан те яг үүндээ намайг ажиллаж байхад дөрийн театрт одоо юу гэдэг нэг 10 гадаад ирж ил дөөр сонсдог. Бүтэн дөөр тоглож байгаа шүү. Тэнд 200 300 хүн одоо уран бүтээл явж шүү дээ те. Одоо амьд хөгжим оркестр тоглож байна. Тэгэл 20 30 балетчин байж байна. 40 50 хоорын дуучин байна. Тэгэл солист дуучд гээл ингээл яг л чин зөвхөн нэг орооны тэр за магадгүй нэг 2 цагийн дөөр гэдэг ингээд яг тэн дээр тоглож байгаа уран бүтээлчд нь тэнд оролцож байгаа уран бүтээлчд нь магадгүй дөрийн театр тэр чигээр оролцож байгаа байхгүй. Тэгэхэд зэрэгтэлт нь 10 шонхор ирсэн ингээд сууждаг байхгүй. Тэрийг үздэг. Тэр гадны хүмүүс нь ямар хүмүүс байдаг вэ гэхээр одоо юу гэдэг. За Америкийн элчин сайдын яамны нэг консул нь их нэртэйгээ ч гэдэг юм уу те. Гадны орнуудын нэг тийм хүмүүс ирээд билет аваад үздэг. Тэгээ 10 хүнтэй байсан ч дөөр тоглолтгороо л тоглодог. Тийм л байсан байхгүй. Тэгээд тэр үед яах вэ гэхээр зэрэг мэдээж одоо бидний цалин мөнгө гэдэг чинь айгүй нийтдээ шүү дээ. Нэг 43,000 төгрөг. Сарын цалин. Тэгээ 2 хувааж аавна. Тэгээ 2 хувааж аваад өдрийн хоолны мөнгөнд ингээ явахлаар гар дээр 3,000 төгрөг үлдэнэ. Яг нь тухайн үеийн юу бол арай жоохон мөнгө байсан л да. Одоо өнөөдрийг бод. Гэхдээ л 3,000 төгрөг гэдэг чинь 15 хоногийн цалинд байхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгээд ирэхлээр зэрэг хүн ямар амьдралыг хөөсдөө гэхлээр зэрэг хаана яаж амьдрал явж гэн болж байгаа бүтэж байгаа тэр юм руу урсгал руу бид нэр орхоос арга байхгүй болчих. Тэгээ та хоёрын хувьд бол маш олон сайхан концертууд байлаа хийж исэн. Би одоо санахад бол ер нь нөгөө соёл урлагийн сургууль төгссөн нөхдүүдийн бас нэг ранк гэж юм байдаг штэ. Ийм юм хийхгүй. Тэгээ дээрэс нь ур чадварын хувьд одоо би бол боддгийг одоо Жанцнаар угаан тэр дуучин сараатай дуусан дуунуудыг бол одоо ард түмэн одоо ч гэсэн өгүүлдэг штэ. Амраг сэтгээд ургасан бодхоор гэдэг дууг болохоор анх юу байсан те. Хишиг хоёр ганцаараа дуулсан байсан те. Тий, би анх ганцаараа дуулсан. Тэгээд бид хоёр нөгөө хамтраад уран бүтээл хийжсэн аа 2006 онд болов. 2006 онд ер нь энэ хайрлан дуулмаар байна гэдэг дуугаа хоёлаа хамт дуулъя гээд тэгээ хамт дуулах санаагийн маань ер нь нөгөө төгөлтөр донжийн төгөлтөр гэдэг нэг ах байсан да. Тий, төгөлтөр ах маань ер нь бол ингээд айгуу гой санаа бид нарт хэлж өгсөн байхгүй. Тэгээд ингээд саран туяатай хамтруулах юм уу гээд тэгээд ер нь
сараа гişтэйгэж уулзаад ерөөсөө тгийгээл тэгэл гоё хөгжмийн хариулгын тэрийн тэгэл тэр дуу маш хурдан бүтсэн. Тэгээ ерөөсөө клип нь хийгдээд 3 хоногийн дотор энэ дуу баг хит болж чадсан доо. Тэр үед чинь нөгөө нэг телевизүүд их цөөхөн байсан. Тэгээд ерөөс телевизүүд клипүүдийн авчиж өгөөл ерөөсөө асар хурдтайгаар хит болсон. Хаадын тоглолтын дээр одоо энэ сайхан дууга Ужин Сараатай хамт дуулна гэсэн. Ямар ч байсан энэ дуу бол их шиглэн. Тий. Энийг ингээд нууц өглөө. Нууц. За. Өндөр тэнгэрт заяасан болохоор чи өглөө нарыг тосон хүлээх юм. Өглөө наран гэрлэр тэтгэн өнийн хоолыг чамайг илгээх юм. Намайг дурсаад дунд болохоор чи чамайг би хайрлан дуулмаар байна. За энэ одоо мундаг хоёр дуушныхаа дууг өстө яг хажуунаас амдаар нь доо сонслоо. Ямар гайхалтай юм бэ? Үнэхээр гайхалтай л. Би одоо та хоёроо бас 11 сард шинэ концерт хийх гэж байгаа гэдгийг сонсоод бас сайхан ямар гоё концерт болох вэ? 10 жил одоо бас тий. Нэр нь бас айгуу гоё байхгүй. Би чамд хайртай. Чи тэрийг италиар хэлдэ юу шилдэг вүлээ? Ти амо. Ти амо. Тэнгүүт чи одоо ингээд яагаад ингэж нэрлэх болов? Хинт хайртайгаа илэрхийлээд байна. Хоёр бинтэй. За энэ би чамд хайртай гэдэг тоглолт өмнө бас тоглогдсон. Зөв. Бид хоёрын 2008 онд би чамд хайртай гэдэг одоо бүтээлээ гаргачаад тэгээ тэрнийхээ дагуу бид хоёрын тоглолтоо хийж ирсэн. Тоглолтын дээр манай нөхөр надад сүүн бөгж өгч одоо бид хоёрын хайрын юу одоо тэндээс одоо явсан. За тэгээд тий. Тэгээ ер нь бол бид хоёр одоо хамтарч уран бүтээл хийгээд тэгээд биетэйгээ одоо тий хайртай болоод одоо даруй одоо бараг 20 жил амьдарч байна тий. Тэгээ явахтай хоёр биений харилцаар л байна. Тэгээд би чамд хайртай гэдэг энэ нэр өөрөө угаасаа хизээч хуучршгүй юм. Тийш. Энэ үг тий. Үнэхээр гайхалтай. Хүний зүрх сэтгэлд байж идэг учраас тэгээд дахиад энэ дуугаараа бас энэ удаагийн тоглолтыг нэрлэж байгаа. Тэгээ нөө аливаа тоглолтыг нэрлэхэд ч одоо ингээл нэр хайгаал явна шүү дээ тий. Айгуулсан. Тэгэл нэр хайхлаар чи ерөөсөө одоо нэг тийм нэрнүүт чинь их айгуул сонирн болчих. Дээр үед бол одоо юу гэдгийг хөөр хинж гэдэг юм уу те. Янз бүрийн гоё нэр өгөөд ингээ явчих болдгоос. Одоо чинь нийгэм чи өөрөө хүмүүсийн үзэж байгаа, харж байгаа хандлага бүх юм өөр болсон байна л да. Тэгэхээр зэрэг ерөөсөө л за хуучин тоглолтынхаа нэрийг авъя гэдэг дээрээ хүртэл одоо нэр гэдэг юм чи хүртэл айгуу тийм бас их сайн бодож ижлэхгүй болохгүй юм болчихсон юм. Бид хоёрын бараг 20 жилийн өмнө одоо дуулагдчихсэн уран бүтээлээ бид хоёр одоо энэ тоглолтонд зориулаад шинжилсэн хувилбараар одоо хийж одоо хүмүүст хүргэж байгаа. Тэгээд 2 3 дуу шинжилсэн хувилбараар ингээд хүмүүс цацсан. Тэгээд хүмүүс маш таатай хүлээж авсан. Энэ ямар ч удаа ихээр одоо бараг 20 жилийн өмнө бас дөнгөж нэг уран бүтээлээ хийгээд эхэлж байхад тэр үеийн дууралт те одоо ч ингээ өөр болчиход шүү дээ ингэж техник энэ төр чинь хөгжөөд бүр янзын болчиход шүү дээ тэр үеийн дууралт тэгэл тэр үеийн одоо сэтгэлгээч гэдэг юм уу те тэрийг бид нар одоо 20 жилийн дараа арай нэг өөрөөр хараад байгаа байхгүй юу ийм болгочвол хэвтэйхэн ч юм уу гээд тэгээд хийгээд бид хоёрыг хүмүүст хүргэсэн бас их таалагдж байгаа хүмүүст та хоёроо тайзан дээр өрөө. За тэгье. За баярлалаа. Би багасаа хөдөө цагаа идэ идэж өссөн. Харин одоо онд маань цагаа идэ агуулгадаг болжээ. Organa брэндтэй баярлалаа. Үндэсний брэнд Organa. Тамирчид бид өндөр бэлтгэлтэй үед хоолоо өвдөж ханаад өрхөн өндөрлөлтэй байдаг. Харин одоо онд маань ариутгах чанартай
Жамт давс агуулгадаг болжээ. Organo брэндтэй баярлалаа. Үндэсний брэнд Organa. Би багасаа хөдөө цагаан эдээ идэж өссөн. Харин одоо онд маань цагаан эдээ агуулгадаг болжээ. Organo брэндтэй баярлалаа. Үндэсний брэнд Organa. Сормос тэхийн төлдөр чөлөөнөө сарул цагийн өнгөн туярсан домгийн юм шиг энэл шөөгнөр дотн сох сэтгэлээ яаж барих вэ? Дүрлэн хорхон нүдний чиндэргээд дүүрэн тэргэл саранч бүдэгхэн Ордон шаргалнамра ирсэн дуусшгүй хуучрашгүй хармэн дүрлэн хорхон нүдний чиндэргээд дүүрэн тэргэл саранч бүдэгхэн Ордон шаргалнамра Дуусшгүй хуучрашгүй хармэн дуусшгүй хуучрашгүй хармэн Яа, сэтгэл хөдлөлттэй.
үг аялгау үнэхээр гайхамшигтай дуу байгаа байхгүй юу? Ямар зохиолчийн дуу вэ? Зохиолч нь бэ? Цэн Эрдэнэт. Цэн Эрдэнэт. Тий. Хөгжмийн зохиолч. Цэн Эрдэнэт гэж залуугийн өвчин. Яруу найрагч нь одоо дөрийн бол сайхан залуу насны сайхан найд. Яруу найрагч Ганзу. гэж. Тэр зөөрлөл мөрлөл тасарчжээ. Өөр сэтгэл хөдлөл үнэхээр гоё байлаа. За энэ дуу болохоор бит хоёрын 2005 онд анхны тоглолтны нэр. Гэтэ бол 2004 онд гарсан дуу байхгүй. Тэгээд энэ дуугаараа Марал буусан шүн гэж нэрлээд анхныхаа тоглолтыг 2005 онд Марал тоглож байлаа. Марал буусан шүн гэхээр одоо яг од тэнгэрээс богсон гэсэн үг. Мичид марлын гялам зан гэдэг үстэй. Тий, яруу найрагч өөрийнх нь төсөл юм да, тийм ээ. Нөгөө шинэ найруулгаар хийгээд тэр гитартаа сонссон чинь яг нөгөө дахиад огт өөр шинэ дуу сонсож байгаа юм шиг. Харин тий хүмүүс маш гоё. Тэгээ та хоёрын нөгөө дуэт ямар гоё юм бэ. Тэгээ ялангуяа одоо энэ алдартай дуучныг ойроос хараад тэгээд яг хоолойг сонссон үнэхээр сайхан хоолой байна. Баярлалаа. Хоёрын хоолой үнэхээр гайхамшигтай байсан шүү. За бүгдээрээ нэг тодчихоо. За нэг тодчих та. За сайхан барьчих. Төдөлчтэй. Тоглолтод нь амжилт хүсье. За. Энэ гоё дуудаг охин бас амжилт. Түрүү нэр нөгөө нэг тоглолт эхэлж байхад ингээд би энэ дарсыг ингээд барьцсан ингээд шимээл тэгээд энэ огийн дуулахыг сонссон чинь бүр ингээд амар ингээд бүр ямар санагдчихсэн. Нэг орчин өөрөө нэг намар цаг те. Бүр ямар ч гоё хоолойтой, гоёч бүсгүй. Тэгээ бүр ингээд энэ дарс марсны үнэр энэ төр амт бүр ингээ хоорондоо холилдоод би ч бүр ингээ энд мансуураасан шүү дээ. Яг эхэлж байхад маш гоё байсан. Тэгээ одоо ингээ хүүтрээд одоо энэ сайхан бүсгүүчүүд маань одоо энэ гоё хувцас өмсөхгүй одоо ингээд зузаан күртгэндээ орох гэдэг шүү дээ. 11 сар. Тэгээ бид нар бас их азтай бас сайхан дуучин бүсгөө маань бидний сонрыг мэлаасан. За огийн маань одоо бас их гоё сайхан жаз дуучаа. Гадаадын бас их олон сайхан дуунуудыг каверлж дуулж байна. За дүүгийн маань хувьд одоо сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна? Сонирхол чи юу байна? За сүүлийн үед гэвэл ер нь Нара гэд бэс гитарч ах гэдэг шүү дээ. Тэр ах юм зохиосон шинжлэлийн дуу байгаа. Тэгээд тэр дуугаас ер нь бичүүлээд дуусч байгаа. Тэгээд одоо газ клипжүүлээд тэ сезон авах гэдэг шүү дээ. Оогил байх юм биш. Тийм тэгээд бэлгээгээд бас найз маань бас гоё бас аятай бас нэг юм жаз одоо нэг тийм сөүл маягийн тийм дуус зохиож өгсөн байгаа. Бас тэр маань яг бэлэн байгаа. Одоо ер нь л бол яг ингээл клипжүүлэх ажил маань л үлдсэн байгаа. Тийм тэгээд шинэ оноо ер нь ямар ч лайсан гоё шинэ 2-3 бүтээлт огтхон дээ л гэж бодоод байгаа шүү дээ. Кавер дүүнүүдээ хаяаг үзтээ. Оо хаяхгүй байх. Тэр чинь маш алдартай, маш ингэж намайг ингэж хурцлж өгдөг, ингэж босгож өгдөг аюу гайхалтай дуунууд. Тэгээд манай Оги чи нөгөө өөрөө юм jazz гоё ингээд хоолон ч гэсэн нэг тийм секси тий ингээд тэгээд бас дуулахтаа манай хүн чинь бас айгүй гоё тийм нөгөө нэг гоё хөдөлгөөн хийж харц марц шидэж айгүй гоё тийм нөгөө нэг мимик гэж би боддгийн. Би ч бас одоо дөнгөж нөгөө дуучин болох гал байхдаа ямар дуутаач байсан биш тий. Хин нэгний дууг л дуулна шүү дээ тий. Тэгэхээр cover дуучин гээл ингээл хүмүүс энэ хүний дууг дуулчаал гэдэг хандлага байгаад байдаг. Гэтэ энэ хараа айгүй сайн байхгүй юу? Cover дуучин coverлж иж хүн өөрийгөө олдог байхгүй юу? Яг дундаас өөрийгөө маш сайн олж авдаг. Тэгээд одоо Оги маань шинэ уран бүтээл хийж эхэлж байгаа юм шүү. Тэгэхээр мань хүн одоо яг ингээ cover дуулж байгаад өөрийгөө олцсон байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одоо шинэ дуун гараад ирэнгүүт Огигийн шинэ жилиг Огигийн тэрийг сонсъё гээл те. Хажуугаар нь бас cover-ын тэгсээр агаад ингээд яг өөрийгөө дундаас нь олоо явдаг. Энэ cover дуулах бол маш сайн. Тэгээ cover дуулаад хүмүүс чинь нөгөө янз янзын бар ресторан дуулаад ингээ явхар чинь тэр ард олонтойгоо мастайгаа яаж харьцаж гин. Тэгээд тэр чинь байнгын дасгал хийгээд явхаар хүн чинь задардаг. Манайхны нэг буруу ойлголт нь нэг хүүхэн нэг баарны дуучин гэж. Тийм биш байхгүй. Coverж ах чинь нөгөө
тухайн үед яг дуулж ирсэн хүмүүсийн дууг coverж ирсэн байхгүй. Эрдэнэбат төвшин дөв сосор барган тий. Дуулаад зогсож идэл гаднаас ороод ирнэ. Яа нөгөө дуугийн дуулсан зогсож байгаа ингээд дуулж чадгаа байж байгаа. Тэр мондог дуучдын дуунуудыг л үе үеийн дуучид яг ингээд coverлол өөрийгөө олохын тулд тий. Одоо ч гэсэн магадгүй ингээд бидний дууг хаа нэг газар coverлол хүмүүс дуулаад зогсож байгаа. Тийм шүү дээ. Тэгээ нөгөө дууг би тэгж боддог байхгүй юу? Заавал тийм лаг байхтай биш. Яг өөрийнхөө хоолоогоор яг өөртөө гоё тохирцсноороо дуулаад би нөгөө хуучин тэр Luciano Pavarotti-гийн Ossolomeo гэдэг дуу байдаг шүү алдартай. Brad Adams тэр хоёр дуулах гад би за Brad Adams чи хоолоо нэг жоохон тийм нөгөө хажууд нь дэлхийн том жанр байж байгаа. Энэ хоёр яах болдоо гэсэн чинь Brad Adams тасархаад болсон шүү дээ өөрийнхөөрөө. Тэр та одоо өөрийн нөгөө хэв маяг л байгаа. өөрийнх нь хэм маягаар тий. За манай хоол зөөч Пүүжэ багш маань шүтээсийн хамгийн чухал хүн. Одоо та нарын байна шүү дээ. Бидний эрүүл мэнд одоо байхаагүй юу гэдэг үний чинь энэ хүн л ярина шүү дээ. Тийм шүү дээ. Сая одоо нөгөө нэг хүүхдийн хоол судлалаар тий Финлянд явлаа тий. Энэ Финлянд явхад хүний аим аварсан гэж байгаа. Тэр яг юу болсон юм бэ? Ямар ч хүн урлагтч бай, шинжлэх ухаантч бай, энгийн жирийн амьдрал дээр ч хань ижлээ олохтой ч гэсэн тэр өөрийгөө олно гэдэг аюул чухал юм. Тэгэхээр өөрийгөө олж чадаагүй бол ингээл нэг амьдралдаа нэг сэтгэл хангалуун бус хүмүүс байгаа гэдэг чинь би тэгээгүй бол ингэх байсан, энтэй суугаагүй бол би ингэж амьдрах байсан ч гэдэг юм уу нэг ийм нэг олон жилийн дараа тийм харамсалтай юм ярьж байгаа хүмүүс надад их тийм харамсалтай санагддаг байхгүй. Тэгэхээр би оюутнуудтай хэлдэг амьдралд гаргаж байгаа шийдвэр болгон ер нь бол маш хариуцлагатай байх ёстой шүү гэлтэй. Тэгээ бас бидэрт багш маань тэгээ өөрийгөө олно гэдэг чухал юм аа. Тэгээ энтэй би сая бодож сууж илээ л да. Тэгээд би анхан бол ингээд нөгөө сургуулаа төгснөний дараагаар одоо эрдэм шинжилгээний ажилтан болоо ингэж явахдаа ер нь эмчилгээний хоол руу явж байсан байхгүй. Одоо шинэ тэр 2000 онд чинь манай шинжлэх ухааны технологийн сургууль 3 дугаар эмнэлэгтээ нийлээд энэ анх одоо илгэний өвчний үе эмчилгээний хоол гэдэг ингээд 6 сарын төсөл хэрэгжүүлээд тэрэн дээр би ч одоо эрдэм шинжилгээний ажилтан дөнгөж ажиллаад ингэж чад бид нар ч үндсэндээ 5-600 өвчтөнтөр 6 сарын туршид ингээ хоол өгөөд ингээд тэгээ тэнчэнээс юусанаар би одоо шүүрээ докторийн зэрэг хамгаалсан байна. Тэгээ тэр үедээ би тэрний дараа бол бодсон. Би яагаад ч эмчилгээний хоол зүйчээр ажиллаж чадахгүй юм бэ? Тэгээ эмч нарыг үнэхээр айгүй мундаг байна гэж боддгийг. Би бол үнэхээр чадахгүй юм л. Одоо тэр өвчтөе хүний ингээл юм минь хараад ингээл бараг 50 норыг харагдаж штэ тий. Тэгээ яаж өвдөж авчаа тэр чинь тэгээд гэр бүлийн стресс зовлон гээд аюу хэцүү. Тэгэхээр тэр чинь би өөрөө ингээ бодоод байгаа байхгүй. Бараг 7 одоо ирэн би зарим хүнийг боддөө шүү дээ. Тэр хүн яасан бол тэр үе тийм байсан гэдэг. Тэгэхээр минийх бол сэтгэл зүйн хувьд бол би ерөөсөө тийм эмчилгээний хоолнуудаар явж чадахгүй юм байна гэж тухайн үедээ би шийд гаргаж ирсэн. Та нэгээс өөрийгөө олцсон байж тээ. Тэгээ сургуулийн хүүхдээ хоол гэдэг юмыг одоо ингээд 20 жил ярьж байна. Тэгэхээр хүүхд гэдэг бол маш аз жаргалтай. Тэгээ тэр хүүхдийг багаас нь эрүүл сарвал өсгөөд нас үеийн төрсний дараа тэр амьдрал дээр эрүүл сарвал хүн болгоно гэдэг өөрөө чухал л да. Тэгэхээр сургуулийн хүүхдээ хоол, ер нь хүүхдээ хоолны асуудал энэ юм. Тэгэхээр энийг л одоо систем. Тэгээ энэ бол өөрөө тогтолцоо ах хэрэгтэй байхгүй. Түүнээс энэ зүгээр нэг аянд хийх тухай. Би өөрөө энийг асууя гэж бодоод уучлаар да. Яриагийн тасалчлаа гинт. Нөгөө манайхан чи нэг туушраад байдаг штэ. Нэг хэсэг одоо энэ өөхөн тос хоньны мах гэдэг чинь өстө хамгийн хэрэггүйд байна. Ургамлын тос хэрэгтэй гэж явж исэн. Тэгсэн одоо буцаад нөгөө хоньны мах өөхөн тос сүүл гэдэг чинь Монгол хүний одоо хамгийн эрүүл мэндэд байх зүйл. Манайхыг туушрантгай байна л да. А танаас би яг юу гэж асуух чинь гэхээр та бол одоо маш олон хоолны одоо салбарт энэ хүнсний үйлдвэрлэгч компаниудыг бас шүүмжилдэг. Тэгээ янз янзын бас хамаагүй гэх нь хаашаа тийм ээ. Тийм зоригтой шүүмжилээд одоо хилдэг штэ. Тэгэхээр бид нар одоо яг яаж амьдрах ёстой юм бэ? Одоо алинд нийтэх юм бэ? Одоо махаа идэх ёстой юм уу? Ногоогоо идэх ёстой юм уу? Энэ аль нь одоо бидний хамгийн гол зүг гарсан юм? Тийм. Тэгээ энэ туулширна гэдэг чинь мэдлэггүйтэй холбоотой. Тэгэхээр амьдрал дээр хамгийн чухал юм ч одоо эрүүл байх юм байгаа ч тийм. Эрүүл байж л одоо бизнесээ чинь дуугач дуулна тий аяллаа чинь ингээ бүх юм байна. Тэгэхээр энэ эрүүл мэнд гэдэг ер нь ерөөсөө суурь нь хоол хүнс байхгүй. Жишээ нь энэ одоо өөх тос тий. Тэгээ бид нар юугаар ч гэсэн хийсэн л дээ. Тэгэхээр өөх тос ч гэсэн хэмжээтэй байх хэрэгтэй. Хэрэг хэмжээг нэгтүүлж идэх юм бол тэр хоньны сүүлэг чинь бид нар одоо байн хоньны өөх одоо юу ч идэв тий. Байн ингээ идэх ах юм бол нөгөө тэрэн дотор байгаа холестерин чи ихтнэл гэсэн үг байхгүй. Тэгээ суцыг хатууруулна л гэсэн утгатай. Огт идэхгүй байх юм бол эсрэгээрээ тэр өөх тосонд агуулж байгаа нөгөө ханаагүй тосны өвчлүүд нөгөө омега 3 мураг чинь дутнаа л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр битий хасаач битий хийдэгч
гэдэг хэмжээний л тухай асуудал байна. Тэгээд энийг ойлгуулахаар чинь зэрэг нөгөө хүмүүс жоо ойлгоод байд юм л да. Жишээ нь энэ бэлэн гомь итгэж жишээ нь бэлэн гомь идэж байгаа ч гэсэн ийм тос идчихэж байгаа байхгүй. Ийм тосыг бид нар бол дангаар идэж чадахгүй шүү дээ. Тий, одоо ийм тосыг дангаар идвэл идэхгүй. бол Жишээ нь бэлэн гомь жишээ нь ийм тос агуулж чинь л гэсэн үг байхгүй. Энгийн жирийн одоо судас маань хэвэн байх юм бол ингээл одоо нөгөө цус маань ингээд дурсаад одоо эн чинь цусны улаан бөөм те ингээд дурсаад идэг бол нөгөө нэг одоо саяны тэр өөх тосыг чи хэтрүүлж идэх одоо таргалалттай байх биенд одоо өөх тосны хуримтлал ихтэх мэгтэх гэдэг чинь суд сатуурна гэдэг чинь энэ болчихж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ сайхан ёстой уурсах ёстой цус чинь энд ингээ урсаж чадахгүй байгаа даа зү. Судсан дотроо өөхөө. Тийм, судсан дотроо ийм нөгөө нэг суц одоо атеросклероз гэдэг чинь ийм л өвчин болж хөрж байгаа байхгүй юу. Одоо ингэхгүй бол юу идэж явах вэ? Тэнцвэртэй хооллох. За. Тэнцвэртэй хооллох гэдэг зүйл байгаа. Тийм. Тэгэхээр энийг ингээд яг хүмүүст ингээ харуулахаар ойлгоод идэх байхгүй юу. Түүнээс биш ингээд зүгээр суд сатуурн матуурн гэхээр тэд нар ч одоо тэгээ манайхан ч одоо нүүрс ус гингуу шууд нүүрс толгоонд нь орж штэ тий. Тэгээд чинь нүүрс ус гэдэг чинь нөгөө хар нүүрсээс чинь шал өөр шимтэж жилийн бодис явж штэ тий. Тэгэхээр ийм юмнууд байгаа. Одоо залуучууд хүүхдүүдийг яриад байгаа штэ. Кола уулгаж болохгүй. За одоо ийм янз янзын элсэн чихэр болохгүй л гэж яриад байдаг. Ер нь тэгээд бүр аврах ингээ хорч болж байгаа юм уу? Ер нь яах ёстой юм бэ? Огт хорно гэдэг юм байхгүй. Жишээ нь Coca-Cola компани өөрийнх нь ёс зүйн дүрм гэж байд юм байна л да. Тэрийг уншиж үзчихсэн. Тэгэхэд Coca-Cola бол эзэж 12-оос доош насны хүүхдэд кола уух тухай сурталчилгаа яах нь хийдэггүй. Тэгээд тэр нэг удаагийн уух хэмжээ гэдэг чинь 0.33. Тэгэхээр 0.33-аар одоо хаяа нэг энэ төр уухад бол асуудалгүй. Хаяа л нэг тийм ээ. Тийм. Түүнээс биш бид нар өдөр болгон литр 500 2 литрээр уугаад тахаар чинь. Яах гээд 2-3 литр савлаад Ч одоо болж хэрэгтэй тий. Нэг тийм том савтай. Хувааж уу гэр бүлийн хэрэгцээ шүү. Аялалд явахдаа ууж байгаа байхгүй гэж. Одоо байж болно шүү дээ тий. Тэгэхээр шинэ зуны халуун өдөр шинэ мөстөг кола уух бол аж аргалтай би ч байна. Тэг хүмүүс бид нарыг одоо ингэ ярихаар зэг намайг одоо шинэ хизэж чихэр идэггүй, кола уудаггүй гэж бодод байгаа байхгүй. Гэтэл зуны халуунд мөстөг кола мал энэ тэнд явж байгаа ууш штэ. Хамгийн гол нь өдөр болгон их хэмжээгээр ууна гэдэг. Дээр үед бид нар чи манай аав ээж бид нар чи ингээл бидэрт нэг хар цай чанаад тавьчихдаг, бор цайч гэдэг. Тэгэхээр зуны халуунд чинь гаднаас тоглож орж ирчил тэр цайг уугаал. Тэгэхэд бол би зүгээр бодоод байхгүй бид нар чинь тэр үе чи их эрүүл байсан байгаа шүү дээ. Тэр чинь маш сайн арга хэмжээ ахгүй. Өдөрт энэ буцалсан уун, шингэн харцаа уун гэдэг чинь шинэ одоо энэ арьсны тий нүүр аман дээр элдв хангаа юм гарахгүй бодис солилцог ийм байх малах гэд маш чухал үүрэгтэй зүйл байгаад байгаа байхгүй юу. Би тэгээ сая нөгөө өөрөө чи хийсэн юмыг ярьчихгүй гэж бодоод энэ тий. Тэгээд сая ер нь нөгөө хүүхдэд хоолны асуудлыг бид нэр 2019 онд хуульчилсан. Тэгэл ингээд ярьсаар байгаад энэ чинь маш олон жил шүү дээ. Миний хувьд бол нэг харамсалтай зүйл нь юу гэхээр бид нар одоо энэ олон жил ярьсан хэрнээ өнөөдөр бүх сургуульд хоол өгöd. Өнөөдөр бид нар бүх хүүхдүүдтэй тэр Япон шиг, Солонгос шиг тий одоо Финлянд шиг ингэж хоол өгж одоо чадж ин Орос шиг хоол өгч чадж ин нөхөр чадахгүй байгаа байхгүй шимтэж л да. Тэгэхээр энэ хэрээр нөгөө хүүхдүүд маань буруу хооллол өвчин зовлонтой нөгөө л ирээдүйн өвчин зовлонтой хүмүүсийг бий болгоод байгаа. Өөрөө их харамсалтай. Надад их олон жил ажилласан би тэр их гонигтай санагддаг. Одоо ингэж яриад байна. Би одоо бүр төөрөлчээд байгаа байхгүй. Нөгөө гурил одоо болохгүй. Цагаан гурил одоо ёстой хог юм байна шүү. Хар гурил дээрээ л гэдэг тийм ээ. Одоо нөгөө дахиагийн чи нөгөө их тийм одоо нөгөө ямар хүсэл ихтэй учраас одоо хачин болно гэдэг. За гахааг бол одоо яадгийг бас хамаагүй юм иддэг гэл. Тэгээ одоо энийг одоо бид нар идэх ёстой юм идэх ёсгүй юм. Та ер нь шууд одоо манай намын жорон бол шодрог нэг ирхэлнэ гэдэг шиг. Ер нь юм буруу зүрх мэдээлэл тарна гэдэг чинь буцаагаад нөгөө нэг хүнс үйлдвэрлэгч нар хөдөө аж ахуйн даа маш буруу юм байж байгаа. Одоо шинэ цагаан гурил чинь хүн төрөлхтний л хамгийн одоо чухал хүнс байна. Тэгэхээр цагаан гурилд буруу байхгүй. Цагаан гурилыг харин ихтүүлж идсэн. Дээр нь одоо би зүгээр шууд хэлгээд өнөөдөр одоо та нар чинь одоо манай хин үлзий хариулал да. Дэлхий дээр килограммын өөхтэй, тостой, чихэртэй боб борцгонууд үйлдвэрлэж тавьчаад тэрийг хөргөчөндөө хийчээ тэрийг идэхгүй бол одоо идэх юмгүй болчих гээд байна гэдэг ойлголттой дэлгүүрт нь ингэж зарагддаг тийм давус орон байна уу? За ер нь би бол мэдэхгүй шүү. Зүгээр Бээжин Орос гэж бод. Ер нь тэр л байна та тий. Тэгэхээр өнөөдөр энэ монголчуудыг хэрэглээ. Тэгэхээр манайхан нөгөө буруу хэрэглээгээ дагаад үйлдвэрлэл нь буруу явагдаад байгаа нь буруу болоод байгаа.
түүнээс биш бол тэр үйлдвэрлэж байгаа хүмүүс буруутай ш. Тэгэхээр манайх нэг юм яриад байдаг байхгүй. Наадаа тэгвэл хилээр гаргахаа болуулж гэх шиг те энэ үйлдвэрлэж байгаа хүмүүсийн зогсооч гэх шиг те ийм нэг хүч хэрэгэлсэн нэг юм эн чи хүн хилээрээ мал хөлөөрөө тэгэхээр зэрэг бид нар бүгдээрээ хэрэглээгээ зөв болгоод хин хиндээ хин энийгээ хохироохгүйгээр ийм нөгөө зөв одоо хоолны дэглэм рүү очих хэрэгтэй. Тэгэхээр энийг бол одоохондоо бид нар шууд ингээ өөрчилж чадахгүй. Одоо маргааш гээд өөрчилж болохгүй ш. Тэгэхээр бид нар хүүхдүүдээ багаас нь тэр нөхдөдөө чинь багаас нь ойлгуулаад дадал зуршлын зөв болгоод зөв натурал амтанд дасгаад ингэж идэх хэвээр маань өдөр хоолны хоол маань ийм байна гэдэг ойлголтыг өгөөд эхлэх бол магадгүй 5 жилийн дараа. Тэгэхээр зах зээл гэдэг чинь хэрэглээгээ зохицуулж хэрэглээ байж байгаа үед бизнес яваад байна л гэсэн утга байгаад тэр цагаан гурилтай холбоотойгоор сүүлийн үед глютен гэдэг уураг яриад байгаа. Тэгэхээр тэр глютен гэхээр тэр хүмүүсийн яриад байгаа яхад би бас энийг сошиал дээр ярьсан. Би ч бас нэг жижиг шажиг сошиал дээр бас нэг юм бас хийж ярьдیں шүү дээ. Тэгээд глютен гүлүүг ингэвэл цавууг ойлгочиход байгаа байхгүй. Тэгж байгаа цав. Тэнгуудаа цав нөгөө цаасан дээр зураг нааж байгаа юм шиг очиод ингээд наалт чинь нэг ойлгоод. Гэтэл тийм юм бол байхгүй. Хүний биеийн энэ эрхтэн систем гэдэг бол сантиметрийн турба биш шүү дээ. Тэрийг тэгээд итгэрээ очоод наадчдаг, тэнгуутаа уугаад өвчин болчдөг. Эсвэл тэрийг нэг клизм тавьчихмууд бүдийг ингээ угаагаа хайчдаг юм шиг тий. Тэгээд чи цаана хүний бие гэдэг чинь амар нарийн бодисын солилцооноос тогтсон нарийн нийлмэл өнөөдөр ч шинжлэх ухаан хүний одоо энэ биед явж байгаа энэ урвалуудыг энэ одоо тэр химийн урвал буюу бодисын солилцооны энэ олон урвалуудыг одоо ер нь механизмын таниаг үзвэл одоо ер нь байж хүний өөрөө бүрэнгүүцэд судалж таниаг л ийм л байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ер нь бол уламжлалт хэрэглээндээ суурилах ёстой юм байна гэд. Тэгээ уламжлалт хэрэглээтэй холбоотой бас нэг гоё зүйл хэлхийд их дуртай. Монгол ер нь дэлхийн түүхэнд тэрхтээ 13 14 дугаар зуунд эдийн ундааныхаа юм ингээд жирэгтлэн бичээд хааныхаа хажууд эдийн ундааны асуудал харьхилсан тийм одоо сайдтай майдтай байгаад ингээд одоо дэлхийд маш том өв үлдээсэн улс орн хаана юм бэ гэхэд би одоо ер нь Монгол зөвхөн эдийн ундааны чиглэлээ шүү дээ. Тэгэхээр одоо энэ соёлын үеийн асуудлыг бид нар мэдээж яг хөөрөг одоо юу эмэйл хазар гэдэг ингээд гоё гоё юмнууд гаргаад байдаг л да. Энтэй зэрэгцээд Монгол улсын хамгийн том оюуны одоо өв соёл бол хөөми мөмитэй зэрэгцээд хооллох соёл. Маш том эрүүл мэндийг хамгаалдаг ийм том маш соёлтой байсан арт түмэн гэдгийг бол би энэ тэнд их ярихыг хичээдгийн. Тэгээ яг бас ярихыг яриад яваад. Ерөнхий ойлголт бас байдаг үстэй. Зуны уйлрал болохоор цагаан идэгээ иддэг тий. Цагаан идээ. Нөгөө аялалтай холбоод ярихаар надад бас тэгж санагдсан шүү дээ. Ерөөсө тухайн орны өөрсдийнх нь уламжлалт хоол хүнсний яг тэр хүндээ таарсан байдаг гэдэг нь яг үний юм шиг санагдаж байна. Одоо жишээ нь тий Узбек одоо өөр юу гэдэг за тэр Тажик ч юм уу те тэр өндөрлөг газар явахаар айгүйх нөгөө хөс гардаг тийм үү. Хөс гарсны хэрэг нөгөө эрдцээ алдаад байгаа юм шиг санагддаг. Тэгээд эрдц алтгаар ч нөгөө шүрмэс татах гар хөлд ингээд бадарах ч юм уу тиймэрхүү нөгөө ийм сөрөг юмнууд гараад ирэхээр одоо жишээ нь Киргизийн одоо нөгөө Курд те Курд Тажикийн одоо тэр Курд энэ тэр айгүйх давсархаг байдаг. Манай ааруул энэ тэрийг бодох юм бол тэгэхээр тэрнээс нэг 2 3 бөмбөлөг ингээд өнгөчгөр чинь тэр чинь ерөнхийдөө давсаа эрцээ нүчж байгаа юм уу? Одоо тэр палап бол одоо жишээ нь Армен руу сүүлээр хийдэг. Тий Армен руу тий хамгийн гоё нөгөө цэвэр ус чинь Арменд байж гэн тэр нөгөө гоё нөгөө аршаанууд байж байна. Шинэ пивний хэрэглэж гэсэн бас энтэй холбож ярьдаг шүү дээ. Одоо нөгөө Калтенберг энтрий Герман эзэд энтер чи үрээд төрөл ярьж байсан шүү дээ. Тий Германд анхан пив үүсгэхдээ бол нөгөө одоо тэр үйлдвэрлэг ажил руугаа хүмүүс маш хол замд ингэж нөгөө халуунд алхдаг байсан. Тэгээ алхажээ саяны манай охины ярьдаг юм болж байгаа байхгүй юм гэдэг. Тэнгууд тэрийг ийм пивээр уугаад тэгээ шингэнээ нөхөө тэгээ тэр нөгөө хэрэгцээг хангадсан. Гэтэл өнөөдөр яг тэр үйлшгээ ийм их пив уух чинь энэ нэг суугаа амьдралтай хөдөлгөөнгүй байгаа тэгээ ийм нэг улирлын ялгаагүй болцсон. Одоо ши байр энд амьдрна гэдэг бол улирлын ялгаа гарахаа болцсон шүү дээ. Дулаан байрнаас дулаан байрна одоо тэр өмнөх одоо монголчуудын уламжлалт тэр амьдралын өвчин чи өөрчлөгдсөн үед яг тэр шигээ ингээд пив уугаад байвал нөгөө л илүүдэл чинь чи үүснэ гиз гүзээ үүснэ тэгээ өөхний хуримтлал үүснэ за ингээд даралт игсэн ингээд өвчин ингээд чихрийн шижин ингээд явчихж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ амьдралын өвшөлтэй холбоотойгоор энэ бүх хоол гэдэг зүйл чи өөрөө явах хэрэгтэй. А тэгээ уламжлалт соёл дээр уламжлалт хоолт гэдэг чи өөрөө яадгүй гэхээр зэрэг биднэрт их хялбар болдож байгаа. Одоо үн өндөртэй биш те аюулгүй байдлыг хангаж ингэж олдож ирдэг. Тэгээ уламжлалт хүнсээ хэрэглэнэ гэдэг чинь бидээ тэр чинь хүнс хөдөө аж ахуй үйлдвэрлэлээ дэмждэг. Хэрэглээ заавал гадны юм биш дотоодын юмаа хэрэглэнэ гэж үндэсний үйлдвэрлэл гэдэг чинь жинхэнэ энэ багхгүй юу. Чимгээгийн маань хувьд
их олон газараар аялсан хувьд ер нь ямар газрын хоол ер нь хамгийн сайхан санагдсан бэ? Монголоос босод тийм ээ. Явж исэн санаач. Надад бол ерөөхдөө энэ чинь нөгөө торгоны зам дундад Аз амт гэдээ бас байна штэ тий. Армяны хоол илүү айгу гоцгой санагдсан. Маш юм баялаг. Тэгээ нөгөө махан байна. Махаа маш гоё боловсруулна. Яг нөгөө нэг тэр нутгийнхаа өөрийнх нь нөгөө нэг гоё herb төрлийн амтлагчудаар амталч тий нөгөө жинхэнэ нөгөө армян бибику энэ төрийг ингээ хийдэг тий. Тэгээ армян дээрээс нь дэлхийд дэх хамгийн гоё бүр зүгээр карантинаас нь ус ингээд гоожуулаад уухад цэнгэг тийм хамгийн цэвэр устай газар хоол намттай усан цэнгэг хүн ард нь бүр айгүй гоё найрсаг. За тэгээд Армени Ереван бол би бүр яг ийм хотод гээд яг очно гэж төсөөлөв шүү дээ. Айгүй урлаглаг, айгүй тийм залуулаг, стиллэг. Тэгээ ямар тийм гоё хөгжиж чаддаг. Нөл төмсөг болсон. Нөл царайлаг өмсөг. Игс. Та тэнд хэр удсан бэ? Ингээл дайраал өнгөрсөн үү? Армянд бол ерөөхдөө нэг 7-8 хонсон. Тэгээ тэнд бас нөгөө Армян 3 Монгол эмэгтэй байж байдаг. Нэг эмэгтэй бүр тэр гоё уулын Армяны хөвчд шахуу байгаа хгүй. Тэгээ тэнд чинь ингээд нэг айгүй хөрхөө өөрийнхөө ингээд нөгөө мал хажихуу тий. Тэгээд тэн дээр юу анзаарсан гэхээр зүгээр манай Монгол эмэгтэйчүүд тест хааж газардахгүй хаанч цаг өнөөдөө бүр хаанч ийм бүр ийм гоё цоглог байгаа хгүй бүр тэгэл хэвээр тэр нөгөө нутгийн армянуудаас ерөөсөө ялгагдах юм уу айгүй сайхан ингээд арчаатай ангитай амьдарч штэ. Тэгээ энэ хүүхдийн хоолны асуудлыг чи одоо ерөнхийлөгчийн эрүүл Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд бид нэр ингэж хийх гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгээ сая тэр юугаараа явчаад ирсэн л дээ. Тэгээ наашаа их цаанд бид нэр Туркийн онгоцоор явж исэн чинь нөгөө бид нар чинь нөгөө удаан нислэг учраас юу ячаад хоол идчихэд бүгдрийг гэрлэн унтраа унтчихдаг шүү дээ. Удаан нислэг чи. Тэгээ унтчихсан чи харин нөгөө онгоцны багийнхаа айгүйх санаа зовж нөгөө одоо хүн ухаалдаад унчлаа эмчнэр байна уу гэж дууддаг шүү дээ. Тэгээд дуудлаа. Тэгээ манай баг дотор эмч явж исэн. Тэгээд нөгөө эмч байна уу гэдэг. Яг хүмүүс босч ирээд байсан. Тэгсэн чи би ингээд нэг нойрмолоод ясан чи тэр айгүй амар харагцахгүй тэр эмхтэй. Бүр ингээд унтсан. Тэгээ унахтаа юм мөргөж унаад ингээд бүр цус мус гарцсан тий. Айгүй амар санагдав. Тэнгуут нь би эмчээ олохгүй. Хэдгээр игнээс суусныг би сандгүй. Тэгээ гутлаач өмсч чадахгүй нөгөө хөл нүцгэн гүүгээд онгоцон дотор гүүгээд тэгээ нөгөө эмчээ дуудаж авчираад тэгээ манай багийн нэг хил сайтай нэг хүү маань нэг залуу байсан. Тэгээ тэрийг чи ингээ орчуулж өгөөрэй гэж үлдээчээ тэр хоёроо үлдээчээд ингээс тэгээ тэр Монгол эмч одоо хаул дүргийн юучтай эрүүл мэндийн төвийн дарагчтай эмэгтэй эмч байгаа. Тэгээ сая сошиалаар бас жоохон явсан 5-6 гадаад эмчнэр очсон. Тэгээд бид нар бүгд ингэж үзчихэд бүгд судалд очиж суучих жоохгүй. Гэсэн чи ганцхан манай тэр эмэгтэй Монгол эмэгтэй маань үлдсэн. Тэр үед би бас үнэхээр санаа зовсон шүү дээ. Одоо хэрвээ тэр хүн өвчүүл яана. Эмчилгээ хийж байгаа өвчүүл одоо юу хийсэн, яасан гээд одоо бүх юмд ороогдно. Тэр үед би бүр үнэхээр айгаад. Тэгээ би ч одоо баг ахалж явж исэн хүн чинь үгүй юу та ороод үгүй эмч байхгүй л гэж дуудаагүй л бол ягчгүй л үсттэй ер нь бол тий би бүр тэгсэн чи амар удаад тэгээ удахаар нь тэгэл нөгөө хүн маань надад ирээд одоо тэгж гин гэж хэлэх зүгээр л анамнезтэй шинж тэмдэг одоо юугаар суд тэр маань суд барьж чаддаг бас уламжлалтай хорссон эмч охин байсан. Тэгээ тэр маань ингээд суд барьж үзээ зөв онцлоод тэгээд нэг ноцолж жоод босгоод ирээд овоо олж исэн захиа холдсон. Тэгээ бүхэл бүтэн цаг гарan тэр хүн ноцолдож байгаа нөгөө хүнийхээ одоо даралт бүх юмыг тогтворжуулаад тэгээ үндсэндээ тэр Франц улсын иргэн байсан. Тэгээд амийн аварсан л гэж бол бид нар бодоод байгаа. Одоо би бол тэгж л бодож байгаа. Тэгээд нислэгийн багийнхан бас юу байсан. Тэгээд ер нь бол тэр эмчилгээ хийхэд мэдээж тэр үнийг лиценз нислэгийн багч шалгаж ийлээ шүү дээ. Тэгээд нөгөө маань эмчилгээ юу магаа үзүүлээ. Тэгээд би энийг бас юу гэж бодсон. Эдгээр гарч ичээд бид нар за бас хүүхдийн буу юм. Бид нар хүүхдийн асуудлаар явсан. Тэгээ Финляндд бид нар ганцхан сургуулийн хүүхдийн хоолны системийг үүсгэх гэж яваагүй. Хамгийн гол нь хамтын ажиллагаа өрнүүлэх. Тэгээ тэр зүүн Финляндийн их сургуульд нэг манай Монгол доктор хоёр гэр бүл бас одоо ингээ манай хоёр дуучин шиг юм гэр бүл амьдарч байгаа. Тэгээ тэр хоёртоо ч гэсэн ер нь цаашдаа хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилгоор явсан. Тэгээ энэ бүгдийг бас би буцаж явахдаа за хүүхдийн буян ерөөсөө хүүхдийн буян л гэж бодож л шүү дээ. Ийм сайхан юм. Тэгээ бас юм хийсэн. Бас аимшигтай бас эвгүй юм тохиолдсон байна те. Манай чимгээд маань бас эвгүй юм тохиолдсон шүү дээ. Сар бүр чимгээ маань яасан бэ? Осолд ороод тэгээд бүр
Тэр яг хаана осолд орчихвоо жингүй. Тэр Тажикстанаас гарч яваад ер нь Тажикстан руу ороход нөгөө хүмүүс айгүйх нөгөө эсэргүүцсэн л дээ. Ер нь жоох эвгүүлгийнхан тэгээ ширүүн баруун тэгээ дээрээс нь Памирийн уруу гэдэг чи өөрөө хичнээн мэдэн өндөрлөг байгаа лээ. Тэгээд зүрсээрээ ороод тэгээд яг ерөөхдөө юмнуудаа үзчихэд буцаад гарч явж байгаад Узбекийн хэлийг нэг жижигхэн тосгонд осолцсон. Тэгээд тэр бол нөгөө миний буруу ерөөсөө биш байгаагүй. Нөгөө эсрэг урсгалын жолоочийн буруутай үйл ажиллагаа хийсэн л та. Тэгээд зайлуул нөгөө намайг ирж мөрөгдөг хүн чинь нөгөө өвгөө зайлуул. Тэгэл нөгөө тэр чинь нэг юм жижиг тосгонд миний баруун талаас л ирээд мөргөж байгаа. Би чинь мөргөхдөө ингээд эсрэг урсгалын ачааны машинтай ингээд зүүн талын мөрөөрөө мөргөлдөд унж байгаа хгүй. Тэгээд тэр миний мотоцикл тэр эсрэг урсгалын машин доороос гарч ирж байгаа шүү. Би яагаад ингээд зогсцээ бөө мэд. Машины наан тэгээд одоо бодох нь өстой нөгөө хүүхдийн нөгөө буян заяа гэдэг шиг нөгөө хоёр хүүгийн маань бас буян заяа маяа төссөн баг уу. Гад нэмэгтэй аялагч таар нэр хийсэн нэг машин гэсэн. Энэ дээр нь бас нэг машин ингээ бараг тэр тосгоных нь над дээр ингээ овоорж байгаа ч. Тэгээ хүн чи айгуу сонио. Тэгээ мотоциклаа за би яах вэ? Энэгээр ямар ч нэг мөргөж ин да гэдгээ мэдж байгаа. Мотоциклаа татаж гаргаж ирээл мотоциклын уртл тэр чигээрээ байхгүй болохоор хүн чинь ингээд бүр сонирмолчтой юм. Шууд мотоциклаа хараад уйлцсан. Яаж байгаа бэ? Миний мотоциклыг. Тэгээ тийм амир нөгөө хүлэгтэйгээ ер нь бол энэ гişд дотносож явсан байна. Тэгээд мэдээж тэр нэг жижигхэн тосгон тэгээд тэр чин төлбөрийн чадвар мадвар нэг жоохон тиймэрхүү тэгээд их хөөх юм болж байгаа юм чинь. Тэр нөгөө тажик нөхдүүд чинь бас нэг исламын шишин байгаа штэ. Ерөнхийдөө одоо Монгол эмэгтэй хүн одоо жишээлбэл ингээд тэр 100 байсан бас ингээ хувц хонор одоо өөрөө чинь байдал дээр ч юм уу бас сонирхож ирсэн үү? Энэ ямар сонин задгаа хувцтай юм бэ гэдэг ч юм уу. За ер нь бол яг нөгөө нэвтрүүлгийн багасаа нөгөө аялын хувцасгаа иргэсэн болохоор би бол яг ингээл явж байгаа юм чам. Тэгээд нэг тийм нэмгэн хөнгөн хувцлах ямарч боломжгүй л да мотоциклэн дээр задгаа явах ямарч боломжгүй тэр чинь угаасаа нөгөө салхисуулж явж байгаа учраас Тажик руу хамгийн их нөгөө нэг намайг хорсон ч гэсэн би Тажикт хамгийн сайн сайхан хамгийн гоё найз нартай болсон. Тэгээ тэр нь одоо азар нөгөө болох ёстой юм л ерөөсө болдсон юм л шүү дээ. Тэгээ муу юм болсон ч гэсэн араасаа дандаа нэг сайн өөр дагавартай. Тэгээ азар осолд орсны азар ч юм уу яах чи тэгээ тэнд маш олон гоё Тажикийн мотоциклын клубүүдтэй танилцсан. Хамгийн том хамгийн ууган клуб зөвхөн надад нэг орой ингээ хүндэтгэл үзүүлэх клуб дээр урьж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр чин ингээд нэг юм 40-од ингээ харчууд ингээд байгаад би ихэндээ анзааргүй тэгээд яг энэ ирчүүд байгаа газрын наан эмэгтэй хүн орчихгүй байгаа юм. Эмэгтэй хүн орохгүй тэгээ одоо тэр хоол ундыг зөвхөн нэг юм өсвөр насны ингээд банд нар ингээд хөвгүүд ингээд зөөж байгаа байхгүй. Тэгээд за би энэ дээр эмэгтэй хүн гэдэг утгаараа ийшээ бол орж болтгүй мэн. Тэгэхээр энэ дээр би яг нөгөө мотоциклчны хуваар сууж байгаа юм байна гэдэг. Та чи эр хүн болж ирсэн шүү дээ. Тий энэ дээр нөгөө нэг мотоциклчдын одоо мотоциклч өөрөө яг нэг тийм нэг шашин шиг байхгүй юу? Шашин шиг болж байгаа байхгүй. Бүх юм ингээд мотоциклч юм бол та эрэгтэй вэ үү, юм бэ үү, хин дээр шашинтай вэ үү, буд вэ үү, лал вэ үү, хэрэгсэст вэ үү хамаагүй. Мотоциклч юм бол та ерөөсөө бүх төлгийн мотоциклч нэгдэж чадчих байгаа байхгүй. Тэгээ энэ дээр л би за бас гоё үзэл байгаад тий. Мэдээж тэр Тажикийн эмэгтэй хүнтэй харилцаа бол нэг өөр. Тэнгуут би тэнд чинь ганцаараа одоо тэр 30-40 харьцуулт нь ингээ ганцаараа сууж ин гэдэг чинь энэ нөгөө сайхан хобби сонирхлыг хөөснөл ач хавьяал болжлаа л да. Тэгээд ерөөхдөө мотоциклчд бол маш шудраг. Тэг километр сонсон, зам сонсон. Одоо жишээ нь Оросд гэхэд хичнээн мотоциклын түүх спорт ямар гоё хөгжсөн байгаа байлаа тий. Тэгэл за яг Оросд бол тэгэл ирж л байдаг, явж л байдаг байлгүй дээ. Тэгэл за явсан километр сонсон, улс орон ярина маршрут ингээд сонсон тэгээ за. Зардлаа яаж болсон бэ? Чимгээ. Зардлаа яаж болсон? Зардлаа би ерөөсөө энэ аялал ерөөсөө би бас нөгөө мундтаач тэгээ нөгөө мотоцикл алдсан гэж байгаа шүү дээ. Тэгээ араас чинь би чинь Монголоос мотоцикл хургуулээ. Тэрийн манай найз нар ингээд за тий чимгээ чиний асуудал бол чиний асуудал биш. Чиний асуудал бол бас найз нөхдөд чинь асуудлаа гэх. Тэгээд нөгөө найзууд маань ерөөхдөө
би нөгөө аль биесоор хандив энтер гэж зарлаагүй ч гэсэн яг нөгөө сэтгэлийн дуудлагаараа гэх юм уу. Тэр маань нэг 5 цаас, энэ маань нэг 10 цаас ч юм уу те. Яг ингээд моцикл маань Чимгээгийн маань энэ сайхан аяллыг ингэж сайхан болгосон. Тэр найз нарт нэг баяр хүргэсэн тийм ээ. Нэрээ маш их сэтгэл шүү те. Манай Огийн маань одоо бас үнэхээр гайхалтай сайхан дуучин өсгөө. Тэгээ Огигаа одоо нэг сайхан нөгөө нэг voice орж ирсэн нэг гоё дуу байгаа штэ. Cover гадаадын. Би нэрийг нь марчаад. Нэг Roxette хамтлагийн Take My Breath Away. Sing every emotion. Тий. За Огигаа сайхан тайзан дээр өрөө. Сайхан биз. Би багасаа хөдөө цагаа идэ идэж өссөн. Харин одоо онд маань цагаа идэ агуулгадаг болжээ. Organa брэндтэй баярлалаа. Үндэсний брэнд Organa. Тамирчид бид өндөр бэлгэлтэй үед хоолоо өвдөж ханаад төрх нь хүндрэлтэй байдаг. Харин одоо онд маань хариуцлага чанартай Jump Stops агуулгадаг болжээ. Organa брэндтэй баярлалаа. Үндэсний брэнд Organa. Why not take all of me? Baby, can't you see I'm not good without you? Take my lips, I'll never use them. Take my arms, I'll never lose them. Your goodbye left me with eyes and cry. Baby, can't you see I'm not good without you? You took the part that was my heart. So why not take all of me? Baby, all of me, why not take all of me? Can't you see I'm not good without you? Take my lips, I'll never use them. Take my arms, I'll never lose them. Yeah, goodbye left me with eyes that cry. Baby, can't you see I'm not good without you? You took the part that was my heart. So why not take all of me? Сая юу болоод өнгөрөө энэ ч одоо. Ерөөсөө шууд одоо 200 жилийн өмнөх нөгөө Чикагогийн гоё найт клуб руу энэ оруулчлаа. Тэгээд энэ нүдэрээ сая намайг ингээд сая тоглоод тэрхүү орнд би сая ингээд шууд ингээд аянган цохиулсан шиг боллоо шүү дээ. Алдах гэж байна. Юу болчихв сая? Чи нөө та бүр ингээд. Тэгээ одоо энэ залуухан сайхан бүсгүйч сая ингээд нүдэрээ үнэхээр одоо мундаг тайцыг бол үнэхээр эзэмж байна. Үнэхээр гайхалтай сайхан байлаа. Тэгээ одоо ингэж гоё одоо шинэ жилээр одоо зөндөө гоё арга хэмжээндээр оролцсон. Тэгээд
Одоо нөхөр мөхрөөр нь хардах уу бас ингээд тэгээ ийм гой бүсгүй гэж одоо янз янзын Өөрөөс нь асуучих та гэдэг. миний хараа хардах юм уу? Хардахгүй л гэж тий. Манай чи ер нь гайгүй шүү. Намайг аяг их дэмждэг. Би ингэж бодоод байгаа шүү. Ингээд нэвтрүүлгэн дээр нөхөр нь гүгээд ирэхээр нь айхтар хартай нөхөр байна даа. Тэгж бодоод байлаа. А дэмжлэг хүн байна шүү дээ. Халамж шүү. Хүний артал байх ер нь айгүй тийм чухал хүмүүс байдаг. Тэгжээж л одоо явна шүү дээ тий. Яг өөрийнх нь хүсэл мөрөөдөлтэй сонирхлыг маш гоё дэмждэг. А дэмждэггүй бас тийм хүмүүс байна шүү дээ. Жоох ингээ хошд. Хоёулаа урлагийн хүн байх бас айгүй хэцүү. Бас хэцүү. Яг үнэ хэцүү. Тийм үү? Яг ингээл ард ингээл амьдралыг шууд хаяал явж байгаа. Хаягддаг байхгүй юу? Өөр хүүхэд мөхөд те хаягддаг шүү дээ. Одоо эмээ өвөл дээр л одоо бараг хүүхдүүд байна. Тий, тэгж хүн болж шүү дээ тий. Яг хоёулаа урлагийн хүн байх бас жоох. Ер нь дүүнерт хэлэхэд зөвлөгөө өгчий гэдэг. Гэтэ бас гоё. Огийн маань ингээд дууг сая сонсоод байсан чинь ер нь жаз дуучин гэдгээрээ ер нь явах гээд байна уу? Ер нь над бол тэр жаз дуун дээр бол ерөөсөө яг л гоё цаанаасаа төрцсөн юм шиг санагдаад байна шүү дээ. Тий, ер нь маш гоё мэдэрж шүү дээ. Тэр жанрыг харьцуулбал би өөрөө их сонсох дуртай байсан. Тэгээд 12 онд манай найз маань тийм одоо бурлески юм шоу хийжсэн байхгүй одоо кабарет шоу хийжсэн. Тий. Тэгээд тэгж яхад яг ингээд жүжиглэнгээ, бүжиглэнгээ дуулж тэр яг ингээд тоглолтоо хийдгэсэн. Тэгээд тэндээс би ер нь бол ингээд жаз дуунууд ингээд бурлески тийм шоу тоглолт мал ямар гоё л юм бэ гэдэг маш их дурлж байсан байхгүй. Тэгээд яг жаз дуунд илүү их автаад. Тэгээд яг дуулахад хүртэл надад маш тухтай ингээд мэдрэмж өгдөг. Гоё мэдрэмж өгдөг. Тэ одоо та хоёр маань мэдэндээ тэ ингээд нэг юм минац мэдэн штэ яг ингээд дуртай яг юм жанрынхаа тэ ингээд дууг ингээд дуулах coverлж байгаа ч гэсэн яг ингээд өөрөө орцсон мэт тэ тэр үгэнд нь ингээд дотор нь ингээд аялж ингээд дуулсан гэдэг. Ер нь жаз дууны дуучид эрэгтэйчүүд ер нь хамгийн ганган улсад байдаг шиг санагдаад байна. Яагаад тэгэхээр одоо жишээлбэл би ингэж байгаа юм л да. Одоо бид нар чөлөөтэй хувцлаад ингээд малгайтай цамт джинсмэс ингээл таараа өмдөлсөл явахаар яг гоё л доо. Гэхдээ яг тэр Чикагогийн ч юм уу Нью-Йоркийн тэр дээр үеийн jazz клубын тэр мафийн одоо ах нар байдаг штэ ингээл автомат бөөмө барьцсан тэр залуучууд маш гоё. Хүүхнүүд нь их гоё тийм ганган байдаг. Vintage тийм нэг тийм. Ер нь хамгийн тиймэрэг байдаг юм аа. Гэхдээ ер нь би тэгж ойлгосон штэ. Одоо би Нью-Йоркд очиход бол Америкт бол ерөнхийдөө ингээ очихоор ер нь нэг тийм ер нь жоохон парасусууд байдаг ер нь ихтэй. А яг хөдөө очихоор нөгөө одоо жишээлбэл одоо нөгөө country side гэж ярьдаг штэ. Нөгөө хүүхнүүд нь их гоё юм. Копо малгата джинстэй тэр гоё харагдсан байлаа. А Нью-Йоркийн бол одоо яг тэр 5 дахь гудамж дээр бол Чикагогийн төв гудамжийн хүүхнүүд бол өстой. Үнэхээр нөгөө жинхэнэ загварын шоу явдаг штэ. Ёстой ямар гоё байд юм бэ? А Москвад би бас явж байхад Москвагийн хүүхнүүд бас тийм юу юм загварлаг байд юм байна. Москва бол үнэхээр бас гоё. Ерөнхийдөө нэг би бол тийм хуучны стил дуртай болчиход юм үнэхээр бас тэр хуучны үеийг мөн сайн аваад ирлээ шүү дээ. Тий. Сайхан байлаа. Бүр хаана байгаагаа марттал уу? Тий. Ер нь одоо шинэ жилээр бол одоо яг энэ стилээр л дуулна үстэй. Тий, ер нь яг jazz яг саяны шиг нэг тийм жоохон одоо юу гэдэг нэг тийм эмхтэлэг стилтэй. Энийг бас ингээд сосоол тэгэл нэг юм pop mavдгаа ингээ бүжгэлж гоё шүү дээ. Энэ стил өөрөө яг л зөрчөөд байгаа байхгүй юу? Тийм гоё одоо шоу болох юм бол одоо бид хэдийгээ ураарай бид хэд маань одоо дахиад тэгж чаа. Одоо нөө диско миског одоо нас хөгшрөөд одоо сонсч чадсан байсан юм шүү дээ. Зүрх савлаад идэг болсон билээ. Өвөө та одоо хараач л гэдэг дээ шүү дээ. Жохон зүрх мөрөх савлах гэдэг юм билээ. Их нүргэл хөгж орохоор өсчих гэдэг хэцүү юм аа. Зүгээр шүү дээ. За манайхаа урдхаа уугаарай, пи уугаарай, вайн уугаарай. За. Нөгөө нэг актер колочинд байгаа штэ. Японы нөгөө сахара агуулж багтай. Энэ өстө тасархай Япон коло. За та нэг коло уугаарай. Өстө тасархай коло байгаа ш. Кола. Тийм кола. Кола уугаад нэр юу яа 033 болгож болно гэдэг байгаа тий. Энэ чинь стандарт хэмжээл гэж үздэг юм байна. Наад чи нөгөө бүр сахара агуулмжтай юм чинь наад чин бол яах ч гоо. Тасархай амттай. Энэ сахар орлуулагчтай байна уу тий?
Пүүжа багш маань одоо сүүлийн үед бас их актер шүүмжлэгч болсон. Та одоо ер нь тэр гал халуун шүүмжүүдээсээ ер нь хилээч бидний чин эрүүл мэнд бас одоо болохоо байх гэдэг шүү дээ. Ер нь харин бас тэгэл юм л да. За. Өршлөхгүй бол нэгэнд өвдсөний дараа бид нар яах юм бэ? Имлэг нэмж барина, усын төсвөл хүндрэнэ гэсэн үг үстэй тий. Тэгэхээр өвдөхгүй байхаас өмнө тэгэхээр бид нар нөгөө хүүхэд гээл түрүүнээс хойш яриад байгаа юм учраас тэгээд хүүхдээ хоолн дээр жишээ нь ер нь энийг гадныхаа өөрсдөө шүүмжилдэг ганцхан бид нар шүүмжлээд байгаа юм биш. Тэгэхээр сүү уулгана гэд одоо баахан сүү биш. Одоо сүү дотор нь байгаа л да. Тэгтээ дагалтуулаад ингээд баахан чихэртэй, эсвэл баахан будагч бодистой, эсвэл нэг өөр амт оруулсан. Тэгэхээр энэ хүнийг амтанд яаж тасах вэ гэдэг ч чухал байд юм байна. Тэр тусмаа хүүхдээ ямар амтанд тасах нь насан туршдаа бас тийм юмд дуртай. Тэгээ буруу юмд тасчих юм бол тэрийгэ эзээр гал ахаал нөгөө эрүүл мэндийн эрсдэл үүсчихдээ юм байна. Тэгэхээр зэрэг энэ хүүхдүүдэд өгж байгаа одоо энэ манай дэлгүүрүүдэд их байгаа энэ их юмнууд шүү дээ. Будагч борцгнууд янз янзын одоо за борцгнууд энтрийг дөрөв хийчихсэн тийм. Нөл одоо чихэртэй арцнууд их. Тэгээ доторд арцтай гэдэг байгаа боловч чихэр нь нөгөөтгөөсөө илүү их. Тэгээ жишээ нь би сая бас нэг энэ ундаанууд хүүхдэд өгдөг ундаа гэдэг одоо манайхны ойлгоцсон нэг ундаа байгаад тэр монголчуудын шошго гэдэг зүйлийг харах хэрэгтэй. Тэгэхээр Coca-Cola одоо муу нэртэй гэдэг Coca-Cola ч өөрөө 100 г-д 11 г сахар агуулж байгаа. Тэгвэл тэр хүүхэд өгж байгаа тэр одоо жимсний шүүс юм байна л да. Тэрний шошго нь 17 19 байгаа. Бүр колоноос илүү шүү дээ. Тэгэхээр кола 100 г гэдэг чи одоо өчүүгэн жоохон бидтэй. Тийм дээ. шүү 100 г юм чи энэ одоо тал гэсэн үг шүү дээ. Угаа бараг наадах чинь лахгүй 100 г. Тэгэхээр ийм юмн дотор 2 халбаг 9 чихэр дангаар нь уулга гэвэл уух уу? Идэх үү? Идэхгүй шүү дээ. Гэтэл кола молоо ундаа чинь 2 халбаг 9 чихэр л байж байгаа. Өөр шимтгижил юм. Гэтэл нөгөө алдартай одоо хүмүүсийн хүүхдэдээ идэж уулгая гэдэг байгаа зүйлд чинь бүр 3 4 халбаг аваад. Тэгэхээр энийг аав ээжүүд бол анхаарч хүүхдэдээ хэрэглүүлэх юм. Тэгэхээр эн чинь нөгөө суур өвчин тавьж байгаа. За одоо чинь тэр чипс гэж нэг аюултай зүйл байж байна. Тий. Тэгээ чипс яг хөө ингээд яг хөө идэд дуудахад бас хаяа маяа бол боломжийн гэтэл өдөр болгон хүүхдэд авч өгнө гэхээр тэр чипс дотор ч юм бол яагаад аюултай гэхээр тэр дотор тэр нөгөө нүүрс ус дулааны ажиллагаа өөх тосны юунаас тэр акриламид гэж нэг химийн бодис үүсэж байгаа юм л да. Тэгээ тэр акриламид чи ер нь талхны гадаргууд ч гэсэн байж л байгаа л да шарс үе. Тэгэхээр тэр акриламид чинь нөгөө байнгын их тооцтой одоо бие рүү ороод ах юм бол нөгөө хорт тавдар. Тэгэхээр хорт тавдар гэдэг юм бол өөрөө зүгээр үүсчдэг ид биш. Бас халддаг ч ид биш. Тэгэхээр энэ бол яг хүний идэж ууж байгаа амьдралын хвшлээс үүсэж байгаа өвчин багхгүй юу? Яг гоо генетикийн шалтгаан бас баа зэрэг. Би яагаад бас нэг бүр сони юм ярих гэдэг юм. Би нэг 5 жилийн өмнө Малайзад аялаад явж байхад баахан малайзуудтаас найз нөхөд болохгүй юу. Тэгсэн чинь ерөөсө хоёрхан компани Малайзаас тос нийлүүлдэг гинэ. Карнел 8, 10 ингээд 6 гэдэг их олон төрлийн тосууд байдаг. А тэр дотроо хагас техникийн тос байдаг гинэ. 70 модноос гаргаж авсан ямар ч үнэр байхгүй. Тэгсэн мөртлөө тэр тос нь болохоор энгийн тосныг бодох юм бол 2 дахин хямдхан. Тэгээ манай нөгөө хүнсний үйлдвэрлэгч нар чинь тэрүүгээр чинь нөгөө борцгоо хайрж гин. Тэгээ манай хуушурны цех чинь тэрийг авч байгаа. Тэгээ би одоо бүр ингэж ойлгосон байхгүй. Одоо оливын тосны зурагтай тосон дотор оливын байдаггүй гэж байгаа байхгүй. Ерөнхийдөө тэр бол худлаа байгаад байдаг. Нөгөө өмнө бид нэг суугаа ярьжсэн шүү дээ. Тэрэн дотор чи их олон олив байхгүй гэж. Тэрэн дотор олив байхгүй шүү. Тэр өөрөө юуны тос юм? Наран цэцгийн тос. Нөгөө миний яриадсэн тос байхгүй юу? Наран цэцгийн тос. Ерөөсө гэртэл хойшоор хийж идэхгүй бол гадуур ер нь нэг тийм эвгүй тосоор хийгээд байх шиг байна да. Оо яг хөө тэгтээ чанарын шаардлага хангасан зүгээр сайхан тосоор хийж байгаа газрууд зөндөө байгаа. Тэгэхээр нэг ганц нэг юу ингээд бүх одоо энэ үйлдвэрлэгч нарын ажлыг харлуулах нь бол зохистой биш. Гэхдээ болохгүй юм байгаа юу бай. Гэхдээ болохгүй юм бид нар харин хаана хийгээд ийм хэрэг хүүхдтэй сургуулийн хоол гэл те аюултай хоол аюултай байгаа тийм үнэхээр. Ер нь хэдэн жилийн өмнө бол бүр аюултай байсан. Тэгээ одоо ярьсаар хагаад бас ч гэж би бол арай дээр болж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ яг бид нар нөгөө сансандаа хүртэл хүрсэн үг бол чадаагүй л байгаа тийм. Одоо би Оросд ингээд явхад 5 янзын молко байна. 500 төгрөгийн молкоч байна, 5000 төгрөгийн ч молко байна. Тэгэхээр манайхан нөгөө хямдханыг нь оруулж ирээл машины ард зараад идэг штэ. Шошгон дээрээ бол яг битсэн байгаа. Ер нь бол хамгийн гол нь бид нар шошгоо уншиж сурах хэрэгтэй. Түүнээс биш зүгийн балдны амттай үнэртэй ирнэ дээр нь энийгээ одоо глюкоз гэж бичсэн байгаа шүү дээ. Тэр чинь бол нөгөө сая өөрөө чи хэлсэн зүйл болж хөрж байгаа байхгүй зүгээр амт оруулсан глюкоз. Тэгэхээр ер нь бол нөгөө шошго гэдэг зүйлийн л
хардаг болоо чи. Тэгэхээр бид нар энийг насан туршидад тэлээд нэмэргүй байгаа учраас хүүхдүүдэд заагаад өчвөл тэд нар чинь харин өстой тас няс хараад үзээд За ер нь одоо энэ хишгээ бит хоёр бол одоо ер нь тэр тал дээр их хойрох хоёр ахгүй. Ер нь эмгтээчүүд л хүнс авч байгаа шүү дээ. Одоо чи өдөр хамаагүй юм авчвал тэгэл их нэртэй загнуулж байгаа шүү дээ. Одоо жишээ нь дэлгүүр дотор бол гоё тэрэг төрөх үйл ажиллагааг бол аягүй сайн гэдэг. Тэрэг төрн бас цүнх барьна тий. Цүнх барьна. Тооцоо хийн. Тэгээ тооцоо хийн. Карт барьна. Карт уншаад тий. Карта зүгээр зураал. Та тэр чи ерөөсөө энэ гэрийн хоёр итэм юм биш үү? Хоёр итэм сууж байна гэдэг шиг тий. Тэр жид нэг Танатын тустай холбоотой бас нэг юм байгаад шүү дээ. хоол хийдэг нэг нэвтрүүлэгт орсон шүү дээ. За. Тэгээ орсон. Эхнэрийн заавраараа. Тий. Тэрэн дээр бүр уурлахгүй харахгүй нү. Тэр чи аргагүй шүү дээ үргэлж. Хүнийг тийм байдалд ортол нь би тэнд тэр нэвтрүүлэг дээр байж байгаа миний фактуудын 50% гаргасан шүү дээ. Бичлэгнээс нь хасна. Яа бодроо. Чи яаж байгаа юм бэ? Талх руугаа усычлаа. Үе надад болооч. Йоо, ихшгээ чи ямар тэнэг юм бэ? Хамаг юм басчтаа штэ чи. Хүчтэй доор дэлгүүр тавг байна гэж хэлээд ах чи солиотой юм уу чи? Заавал наатаа угаах ямар алавтай юм бэ? Зүгээр цэвэрхэн тавг зөндөд байна штэ наа чи. Инээгээ хийх юм шүү. Доор зөндөд тавг байна штэ. Доороос авал та. Доор зөндөд тавг байх чи заавал заваарсан юм угаагаа тэнэгтэй тах юм. Доор тавг алга байна. Юу гэсэн үг дөнгөж сая чи тавг аваа үсттэй. Буцаагаад авчихсан штэ. Одоо тэр заваарч татах чи яах юм? Би муу нэртэй болчихсон шүү дээ. Хамгийн хайштай. Юу чи юм уу? Амар сайн нэртэй. Ямар юм бэ болсон шүү дээ. Ясан дээр бол яг таны фактын 50% нь бол гараагүй юм байна шүү дээ. Ер нь тэр 100% нь гарах ёстой шүү дээ. Ямар хайш юм бэ? Ийм байхгүй юу? Шоу нэвтрүүлэг нэгдүгээр тийм үү? Тэгээд эн чинь 3 хүн өрсөлдөж байна. Адил тэнцүү бас нэг юмны нэг ийм тэнцвэр гэж нэг юм байх хэрэгтэй үстэй. Тэгээд тэр чи одоо жишээ нь 3 хүн дээр нэг камер ирчихсэн одоо ингээл телевизийн бичиж байгаа камерууд чи ингээд нэг хүн дээр очсон байж байгаа шүү дээ. Талхан дээр ус хасглаа 3 камер гурлаа над дээр ирсэн байвал яг нөгөө хоёрыг хайцсан. Тэгээ би бүр сүулдэ өнөөхтөө бантаа хөлс баас. Тэгэл ер нь хог болж ирсэн дээ. Одоо ингээ хүмүүс тэрийг харчаад одоо нэг одлын ингээд айгу мундаг эмгтэй юм шиг би одоо бүх юмаа өөрөө хийчдэг. А нөгөө өнцгөөс нь харах юм бол айгу муу эмгтэй байгаа хгүй би. Тэгээ бас ингээд тэнцвэртэй байх ёстой зү. Гэтэл энэ хүнийг тэр лөө оруулахгүй ингээд өөрөө ингээд зохицуулцдаг болж хуурчж байгаа хгүй. Тэгэхээр нөгөө талаас нь харах юм бол бас энэ хүн чи ороод бас ингээд тэ сайн мууг мэдчих хэвээр байхгүй юу? Тэгээ яах вэ? Би ч өөрөө их тийм хурдтай хүн л дээ. Ер нь тийм удаан ингээд нөгөө бараа аймаг гэж хурдан шүү дээ. Ер нь л юм удаан юмд их дурггүй. Хараал ингээд маш амархан юм ингээд одоо ялангуяа энэ миний энэ байдлын гадаадд явж байхад их ажиглагддаг. Гадаад хүмүүс яг үнэнд их сонирн битгий шүү дээ. Юм ингээл ингээ хараад энийг одоо яаж хийдэм бол гээл ингээл эхнэрээ авахтаа сон санагдаад энэ туулын бургасанд нэг удаа цов хийж гисэн байхгүй. Тэгээд төрсөн өдрөөр нь цов хийж гисэн. Манай бүх найзуудыг үрээд бүх найзуудыг үрээд тэгээд тэр өдөр би ерөөсөө нөгөө дөнгөж нөгөө яг ингээд битэр чи яг ингээд нөгөө найзлаад эхэлсэн дээ. Тэгээд найзууд нь ингээд юу бас яасан гэж байгаа л ингээд битэрийг ийм болж байгааг мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд яг тэр өдөр би амьдралдаа анх удаа би энэ хүнд цов хийж өгсөн. Тэр миний хийсэн хоол эхний бөгөөд эцсийн хоол байсан. Тэгэл ер нь карьеранд дууссан. Хамгийн амар нь заяа. Ингэж байгаа. Тэнд чи манай нөгөө нэг найз хүүхнүүд бүгд ирсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүтэл нөгөө нэг ерөнхийдөө нэг тэр хандлагыг авчаал л та. Тэгэл бас ингээл нөгөө нэг яг миний төрсөн өдрөөс юм чинь жоохон холхон очоо за яас хийс нөгөө найз хүүхнүүд зөвлөнөөс ямар мундаг хоол хийдэг залуу ястаа нэр чи наадтайгаа суул зүгээр ястаа чаан өндөр ёо одоо би найз нартай ууралт шүү дээ та нарын өгсөн зөвлөгөө хаа байна худлаа эхний өгөөд эцэг л байлаа тэр чинь гэ тэгтээ алдаагүй бас сайхан зөвлөгөө өгсөн айгуу гоё амттай эцэг шүү те янзын амттай шүү янзын бас нөө голын ирэг дээр нөгөө ийм тулгын 3 чулуудаар хийхэр чи янзын байгаа чи чи одооных шиг ийм байгаагүй тийм шүү дээ 20 жилийн өмнө туулын бургас гоё туулын бургас байсан тий Та хоёр юм одоо би чам таартай энэ сайхан тоглолт болох чинь. Тэгээд
нэвтрүүлгийнхаа одоо энэ манай үзэгчдэд зориуд энэ тоглолтны одоо гоё сюрпризүүд одоо юу байна? Тоглолт нь болох арай болоогүй л байна л да. Бид өөр яг тоглолтынхаа нөгөө нэг ер нь нэг төдөнд хийнэ гэ тэ өдөр судраа аваад ингээд ерөнхийдөө бол цаг нар усаа бол тохирцсон. За тэгээд одооноос ингээд юмнуудаа хийгээл баг багаар ингээд явж байгаа. Хөтөлбөрийн хувьд гэх юм бол мэдээж 11 сар гарч байгаад яг тоглолтын маань хөтөлбөр яг ингээд гоё зодод гоё болно. Харин сюрпризүүдийг ингээд нууцлаа тий нууцлж яг тэр үедээ гоё задлаад заримын задлан зарим нь бас ингээд нууц байвал гоё шүү дээ. 20 жилийн өмнө гэхээр бид нар хэд ч одоо дөнгөж 20 хэд ч юмдээ байсан. 20 настай их залуу байжээ. Тий залуу халуухан байжээ. Тий залуу халуун байх ч одоо ерөөсөө тэгэл хайраа майраа байлаа шүү дээ. Хайраа майраа гэдэг үг л хэл байлаа. Одоо ихтэй байгаа шүү дээ. Хайраа майраа нь байгаа шүү. Тий хайраа майраа ч одоо хань болж хувирд юм шүү дээ. Ер нь жоохон. Ер нь ингээд нэг ханаа хөшөөн гэдэг тийм манай монголчуудын үгийн нэг тийм нэг юу байдаг юм болов те. Тэгж хувирдгийн байна гэдгийг одоо энэ өндөрлөг дээрээс хараад. Мэдэрч байх жишээ нэ. Тийм залуу ах ч юм тэгэл бас л яг залуу насаараа залуу байх чинь гэж та одоо ч ингээд гялалцж штэ. Таны арьс ингээд үс ингээд гоё байгаа байхгүй юу? Ингээд гялтганаад одоо та чинь бүр ингээд йог мог хийгээд бүр ингээд бүр гоё болоод байгаа юм шүү. Энэ насны өндөрлөгөөс гэдэг актер үг ярьж. Та энэ болоогүй шүү. Одоо энэ сүүлийн үеийн барууны ертөнцид чинь 70 эдэн настай 80 хүрсэн одоо өвөө эмээнэр чинь манай найз охин мохин гэж юм. Одоо болоогүй шүү. Тэгэж ярьж найз охин битгий хамаагүй юм байна. Тийм байна. Хэдтэй үлээ 70 эдтэй үлээ нэг. Тийм штэ. Хятад ямар хүн бэ лээ? Загвар өмсөж явж байгаа штэ. Тийм штэ. Тийм. Тэрийг харчаад хүүх. Гой залуу байлаа штэ. Зүгээр тоо амьдрал хэлээд байгаа биш үү гээл. Тэгээ тэрний нөгөө түүхийг уншиж хахад хэдэн настайд англи хэл сурсан гэдэг. Бүр ингээд тэгэл 50 наснасаа нөгөө нэг юугаар хичээлсэн гэдэг гэлтэй. Гоё л байна штэ. Манай хоёр одоо энэ насны өндөрлөгөөс би чам тайртай гэдэг концерт хийж штэ. Тэгэхээр та хоёр маань залуу байна штэ. Тэгээ нэвтрүүлгийн маань одоо бас одоо өндөрлөж байгаа учраас бас та хоёрынхаа нэгэн сайхан аягшгээр нэвтрүүлгээ жаргаавал ямар вэ? Дэмжижээ. Баярлалаа. Тэгээ түрүү нөгөө нэг хайраа майраа гэж яриад ирсэн. Тэгээ дараа нь хань улжээл гэж би нэг ярьсан шүү дээ. Тэгээд одоо хань гэдэг дуугаар би дуулах гээд байна бит хоёр. За. Тий, энэ дуу маань болохоор урлагийн гай сэтгэлтэн Өлзий баярын аялгау. Жамбал сүрэнгийн шүлэг ийм хань минь гэж сайхан дуу байгаа. За тэгээд энэ насны өндөрлөгөөс хань минь дуугаа дуулъя. Нэг юм мартаж байна. За юу юм бэ? Нөгөө манай нэвтрүүлгийн спонсороор одоо Ургана гэдэг сайхан компани оролцож байгаа шүү дээ. Тэгээ та нартай бас би нөгөө бэлгээ гардуулахаа мартцсан. Өвлийн өвгөн болчиход байгаа шүү дээ. Одоо хилээ өвгөн болгоо хараад. Тийм. Ястай гой бэлгүүд байгаа. За. Бид хоёр одоо ингээд та нартай сайхан. Энэ дотор байна шүү дээ. Одоо эмэгтэйчүүдийн бүсгүүчүүдийн одоо гоо сайхны гоё шампунь, шүднио, за нэг аяг тавгаа угаадаг өста бүх гоё юмнууд нь байж байгаа. Тэгээд Ургана брендийг мэднэ. Монгол брэнд одоо энэ сайхан бэлгийг гардуулъя. Эко бүтээгдэхүүн байгаа. Хамаагүй. Нэг бодлын гэрүүл байх чинь гоё шүү дээ гэдэг. Бэлэг мэлэг хоёр ирдэг. Чимгээ минь одоо энэ гоё шампунь байгаа шүү. Би бас одоо дотор нь үзүүлье. За одоо нөгөө чацраны гоё юм тос байна. Бүх юм нь одоо байгаль тий. Манай багш маань бүр мэдчихэж штэ. Энэ ардаа нөгөө увсын улаан давс, танаа нутгийн давсаар хийсэн юм гоё. За энэ одоо нөгөө хужиртай брэнд гэж байна шүү. Хужиртай аяг тавгаагч. За энэ дотор тэгэл янзтай гоё юмнууд ингээ дүүрэн байна да. Хүүхдийн урт байж байгаа. За танд одоо энэ бэлгээг өгье. Гэр ахын болоод гоо сайхны тий. За бүгдээрээ эко. За ингээ манай урт цагааны гудамж нэвтрүүлгийг спонсорлж байгаа. За Урганада баярлалаа. Баярлалаа. Тамирчид бид өндөр бэлтгэлтэй үед хоолоо өвдөж ханаад төрөх нь хүндрэлтэй байдаг. Харин одоо онд маань хариуцлага чанартай жамт давс агуулгадаг болжээ. Ургана брэндтэй баярлалаа. Үндэсний брэнд Ургана. Та хоёрыгаа тайзан дээр урья.
харамгүй имзэгхэн хайр минь шинсэн үгийг чинь мартамгүй дурсан жимэн гэгэн залуу насны баяр баясгалан гэрий заяагаар учирсан хань минь салхинаас шалхлам инхрийн хайр минь санаалтхад имтэрмэр дурлал мэн одоо тагируу насны гэрэлгээ орчлонд надтай учралсан хань минь амраг мэн алива сайхан бүхнийг чамтайгаан би зүрлэн хань минь амьдрал мөрний урсгаа биднийг бүэлнэ амраг мэн алива чамтайгаан би зүрлэн хань минь Будэрсэн цаснаас шаруухан хайр минь будан торчлон гигүүлсэн сэтгэл минь санаж хайрлах итгэлэн нандин хэлэхээ салахын аргагүй ижилтсэн хань амьдрал мөрний урсгал биднийг бүэлнэ амраг мэн алива сайхан бүхнийг чамтайгаан би зүрлэн хань минь амьдрал мөрний урсгал биднийг бүэлнэ амраг мэн алива сайхан бүхнийг чамтайгаан